Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ удирлын 14 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид Шигшээ Богдын цугларалт 2025 оны хамгийн сүүлийн цугларалтыг эхлүүлсэн. За энэ цугларалт ямар ач холбогдолтой байсан бэ гэвэл эрхчил дэлхийн аварга шалруулах тэмцээнд оролцох багуудын нэрсийг ерөнхийд нь эцсийн байдлаар тодруулах ийм шат өнгөрсөн 7 хоногт явагдлаа. За тэгээд энэ тоглолтуудын эргэн тойронд юу болсон талаар бид ярилцахаар өнөөдөр цуглжээ. Бүгдд нь орой мэндийг хүргье. Ямар дуу мотой байна. Бүгдээ орой мэндэ. Дэмждэг богод нь дэлхийн аварга шалгарсан биз дээ. Шалгараагүй. За нэлээд гой тоглолтууд бас болсон. Түрүүчийн дугаар дээр ярьжсэн нөгөө энэ жил сүүлийн тойрог тэгээд зарим багууд нөгөө эцсийн шатанд багуудаа дэлхийн аваргад оролцох багуудын нэрийг тодруулах учраас зэрэг тоглолтууд явагдах учраас нэлээд олон тоглолтыг PSN гаргахаар 30 тоглолтыг гаргахаар зэгсэн байсан. Тэгээд тоглолтуудаа бол эхнээсээ гаргаад гой тоглолтууд бол шууд амжуулагдсан байгаа. Эхнээс нь ярив. F хэсгийн тоглолт энэ бол 9-р тойрог буюу сүүлээсээ 2 дахь тойрог байсан. За эн чинь бол Португал хожуу шууд орчих гээд байж байгаа шүү дээ. Эрхээ авчих гээд тий. Айгүй айтайхан тийм. Гэхдээ Ирландд Дублинд очиж байгаа тий. Viva стадионд очсон. Португал ч одоо Ирландууд бол одоо тэр энэ дэлхийн аварга мааварт төрүүлэх гээд байгаа цол хэрэгэн ментрийн тоожгооч малган Ирландууд. Алдар нэртэй энтер гэж юусэн. Энэ тоглолтод тэгээд Ирланд гацааг хочих хөстэй байсан тоглолт. Өөрсдөө амьд үлдээж байгаа тийм. Амьд үлдээх нь бол тэнцэгч ирэхгүйсэн юм тоглолт байсан гэсэн үг. За ингээд эхний гол. Би ч одоо хэсгийн 3 тавьж байгаа шүү дээ. Тий. Унгарын хаад. За энэ тоглолтын өмнө бол Унгар хожид 8 оноотой болцсон байсан гэж болно. Тэгээд ер нь бол Ирланд 4 оноотой. Ирланд ер нь боломжгүй болчихсон байсан тий. Ардлал бол маш муу тий. Ирланд ч ер нь хамгийн сүүлд хэдзээ дэлхийн аваргад орж ирсэн. 2002 бэлдсэн байгаа. Тийм үү. 2002. Роби Кин гэж орсон баг тий. Роби Кин. За ингээд Португал боломжууд гаргасан. Одоо ч гэхдээ нэг ийм том одууд Ирландд байхгүй тий. Одоо Симус Колмон баг юм уу? Байгаа шүү дээ. Колмон гэхдээ клубийн хөлбөмбөгт ерөөсөө тоглохгүй юм шигшээтэй гараад 37 тийм. Гэтэ аюу сайн тоглож ийлээ шүү дээ. Зянгэ голчлоо. За Паротын тоглолтод 2 гол хийсэн. Энэ нөгөө Алкмарын тоглогч мөн үү? Тий. Мөн. Алкмарын тоглогч. Алкмарын тоглогч гэдэг юм аа. Troy Parrott. За юу игээ тэр Галландд явж байгаа тоглогч юм байгаа юм. энэ тоглолтыг анхаас гиндэж улаан уц авсан тийм ээ. Роналдо улаан уц авснараа дэлхийн аваргад оролцох. Дэлхийн аваргын эхний 2 тоглолтод үнжих хөр болцсон шүү. Нэг тоглолт шууд улаан юм уу? Шууд улаан. Одоо энэ тэгэхээр 3 тоглолт уу? Яг нэг спортын бус хэмжил гэж үзээ. Тэгээ 3 тоглолт уу? 3 тоглолт энэ 2 гэж яриад байгаа юм шүү. Тэгээ сая нэг Армен дээр өнжөөд тэгээ эрхээ авсан болохоор тий нийтдээ 3. Тэгээд Арменийн тоглолт нийт 2 юм шүү. Нийтдээ 3. Эхний 2 тоглолт гэдэг шиг байсан. Тэгээд бодвол нөгөө нэг юу яах юм болов? Одоо дав заалтаж маалтаад тоглолтын 2 иш 1 мэг болох ч юм уу тий тэгэх гэж үзэх юм шиг байгаа юм. Тэгээд 13 дахь улаан гэсэн шүү замлынх нь. Шигшээ багийнхаа түүхэнд хаахна уу? Тий шигшээдээ бол зовж байгаа. За ингээ Ирланд өөрсдийнхөө боломжийг бол хадгалж үлдсэн тоглолт хожсноороо. Тэгээ сүүлийн тоглолт болвол Будапештэд болох болсон. Тэгээ тэр тоглолтоор бол Унгар руу Ирланд руу аль нэг нь плей-офф руу орох хэрэг авах. Ийм боломжийг бүрдүүлсэн байна тий. Тий 226 дахь тоглолт байсан гинэ. Шигшээ багийнхаа төлөө Криштиано Роналдогийн 226 дахь тоглолт. Ч одоо нэрээ би энийг шалгаагүй юм биш үү. За 10 эхний хагастай багтаагаад 15 удаа хаалга руу Португал зогсон байна. Тэгвэл эхний хагастай багтаад өөрөөсөө 2 голыг хаалгандаа алдсан. За Troy Parrott-ийн тоглолтын дээр дубль хийж ер нь бол Ирландуудын одоо 11 сарын цугларалтанд Унгар, Португал гэсэн лиг хэсгийнхээ тэргүүлэгч 2 багийг заавал хожих хэрэгтэй байсан. Эхний даалгавраа биелүүлээд дараагийн тоглолт руу бол Ирланд шилжих ёстой байлаа. За ингээд дараагийн тоглолт нь юу болвоо гэдэг хэлээ. Будапештэд. За Будапештэд тий Ферис Пушкашийн нэрэмжит цэмбэл бүрээлэнд тоглолтоор баримт цэтгэн ноён хэрэгтэй. Босоо. За ингээд хэрвээ Ирланд дэлхийн аваргад орчвол орчвол нэр тийшээ. Ирландд одоо маш олон монголчууд байгаа тий. Дублинд байгаа. маш их монголчууд байж байгаа. Англи хэл сурна байр мэдэрсэн.
очсон. За ингээд Унгарын шигшээ нээлтийн гол хийсэн. За ингээд энэ тоглолтод Унгарын шигшээ тэнцэхэд хангалттай бол байсан гэсэн үг. Мөн хожих юм бол яг хоо дэлгээр руу шууд орох маш тийм бага боломж бол байсан. Португалийн тоглолтын үр дүнгээс хамаарат. За ингээд тооны харьцаа эхний үеийн ихийн хавьд 1-1 болсон. За ингээд хоёрдугаар үе эхлээд явж байлаа. 15 дахь минут байна. Тий. Яа, Гоё болсон байлээ дээ. Барнабаш Варга. Энэ тоглох чинь тий. Мөн. Тэр өмнөх Европын арга дээр мөрөглөж. Энэ ингээ ойж яхад нь гойдуулахгүй байж амжуул амжихаар байсан юм суу. Тоглолтын энэ 37 дахь минут байх шүү сая. Тий. Ингээ 2-1 болж байгаа. За ингээд энэ 80 минутын тооны харьцаа 2-2 болж байгаа. Харт үзүүлсэн. Нөгөөгч нь. Нөгөө энэ тоглолтод 2 гол хийж байгаа. За отон тоглолтын шахалж амжилттай болсон гэж. За ингээд цаг дуусах тунд өгсөн дөө. Дахиад нөгөөх үү? Одоо энэ дээр Ирландд бас боломж алдна. За Унгарын шигшээгийн дасгалжуулагч Итали мэрэгжилтэн бол байгаа. Паула Росси гэдэг нэртэй ах шүү. За Паула нь жоохон буруу гэж байна. Яаж ч Росси. За тэгээ сүүлийн 6 жил Унгарын шигшээг удирдах байгаа. За ингээд тоглолтын төгсгөлийн мөч ингээд 9-1-5 дээр 3-2 болсон. За энэ Ирландчуудын хувьд үнэхээр одоо гайхалтай юм болж байгаа бол Унгарчуудын хувьд зүгээр нос нулимс болж байгаа Өө юм тэгс баларсан юм бас. Келихэр хойноос дамжуулаад 2 дамжуулт болдог. Голоороо гүйлгэж чаана л та. Тий. Ясаа Яасан баслаа. бас жоохон харалтгүй байцсан л да. Тэгэд яг энэ гол орсон дараа дахиад 1 минут орчим тоглолтыг явуулсан. Тэгээ Унгарын шигшээ зооноосоо гаргаад нэг довтлогоо хийгээд дараагийн нэг дамжуултын шууд хаалгач дээр ирээд за тэгээд тоглолтын цаг бол дууссан. Таны голоос 1 минут орчим тоглуулад. За ингээ Ирландын шигшээ аваг боломжоо хадгалж үлдлээ гэж. Тэгэхээр дэлхийн аргад орох эрх нь бас арай болоогүй тий. Одоо дахиад 2 тоглолтын ирэх оны 3 дугаар сар дээр тэгжээж одоо ирэх авахаар бол байж байгаа. Ирланд ямар ч байсан Португалыг заавал хожих хэвээр, Унгарыг заавал хожих хэвээр тэгжээж өөрсдөө плей-офф ирэх үүсэх байсан. Яг тэр даалгавар аль нэг нь бол бас сайн. Ирландын нэг орох төгтөг чинь 10 он уу? 10 Тий нөгөө Франц дээр үү? Тий. Хэдүүлээ Тэгээд тэрийг Франц 60 он. тэрийг жоох байж байгаа. Тэрнийхээ 3-ыг амсахгүй. Ирландд бол мэдээж одоо нөгөө өөрсдийнх нь газар зүүн онцлогоос ч тэр за тэгээд түүхээс ч тэр харахад хөлбөмбөг бол номер 1 спортуудын нь бас нэг мэдээж нөгөө регби байгаа, хөлбөмбөг байгаа, за бусад спортууд байгаа. Тэгэхдээ хөлбөмбөг бол бас л нөгөө судсаар нь гүйж идэг спортуудын нэг. Тэгээд амар юм болсон л байл л дээ. Сошиалаар хараад нөгөө Ирландын би бүр ингээд VPN асааж байгаад Ирландын пэйжүүдийг YouTube баахан ухлаа. Тэгсэн чинь л тэнчээс Ирландын үндэсний баяр болж байна. Тэнцээ очоод одоо манайхан нэг юм болонгууд л олимпийн медаль ангууд л аав ээж дээр нэмээ өвөө дээр нь очоод ярилцлага авчдаг шүү дээ. Яг л тийм болж илээ. Очоод Нөгөө гэгээн Патрикийн сүнс босч ирж байна уу? бараг л босч ирж илээ. Тэгээд ч одоо эрхэн аваагүй бах. Тэгэл тэгээ эмээ дээр нь очоод эмээгээс нэрээ авсан чинь 2 тоглолт 7 хоногийн дотор 5 гол хийнэ гэдэг чинь одоо юу гэсэн хэлвэ бурхан мэн гэдэл эмээ нь уулга алдаад. Тэгээ Ирландын Дублиний одоо Ирландын төв нисэх бодол гэсэн үг шүү дээ. Дублинд байдаг том хамгийн том нисэх бодол нь зөв хошигноод нисэх бодлынхаа нэрийг Troy Parrott болгож өөрчилж мөрчлөө. Тэр нь бас ингээд нэг өөрхөн яваад гоё. Troy Parrott нэртэй олон Airport болгосон. Тиймэрхүү юмуд бол явж байна. Америкийн Бостон хот ч гэсэн баг 0 Ирландууд үзсэн. 0 Ирландууд. Тэр нөгөө паб мабын хагарч хитэн жишэл скан хагарж байгаа бурхан минь бүүмэд. Troy Parrott 2 тоглолт дарааллаад 2 ба түүнээс дээш гол оруулсан. Ирландын хөлбөмбөгийн түүхэнд 4 дахь тоглогч болсон. Өмнөх нь Jimmy Dunn 1936 он, Robbie Keane 2013 он, Callum Robinson 2021 он ингээд Troy Parrott 2 тоглолт дараалаад 2-оос дээш гол орууллаа. Дээрэс нь эсрэг багийн талбайд хэтрик хийсэн Ирландын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн анхны тоглогч бол Troy Parrott ийхүү болж байгаа юм байна гэж. Саяын Унгарийн талбай чинь гурвангийн Parrott юм уу? Гурлаа биш. Хөөх. Өмнөхдөр Португал дээр 2-1-ээр очоод хоёулангийн Parrott, сая 3-2-оор. Ерөөс Ирландын 5 гол бүгдийн. Нөгөө би энэ Parrott чинь сая Унгар дээр сүүлийн хоёрыг хийж авах гэж бодсон.
Хүмүүс бол яг нөгөө англичууд романтикэлж бичлэж байгаа л да. Нөгөө хиллүүд нь ганцаараа нуруунд дээрээ үүрч Ирландын ард түмнийг плей-офф руу шалгарууллаа гэж бичнэлээ. Тэр Оши гээд байсан Жон Ошигийн хүү юу? Гуйхаа өөр шээ. Оши нөгөө түгээмэл. Тэгээ Ирланд дээр тэр Колмоныг бас айгу магтахгүй бол ягаад тэгэхээр Колмон ч одоо нөгөө клубын үлэн бүгд ерөөсөө тоглохгүй байгаа юм билээ шүү дээ. Таг байгаа. Эвертонд байгаа мөртлөө ерөөсөө сэлгэнээс ч тоглохгүй байгаа. Шигшээдээ сүүлийн 1 жил Ер нь хавраас хошоогоо ховц салхи рууны босс болчиход байгаа юм тий. 37 той маань үү? Эвертон тайд бодохгүй ингээ клуб ерөөсөө тоглохгүй жиж сардаа нэг ганц нэг тоглоо л яваад байгаа хөөх. Тэгсэрнээсээ Португал эсрэг айгуу сайн тоглосон. Ер нь бол чигшээдээ бол би нэг ганц нэг гарах шаардлага гарна гэдгээ өөрөө мэдээд бие нөөцлөөд бас нэг юм бэлэн байлгаад яваад байгаа юм байна тий. Хэдүүл Ирландын шгшээ багийн дэлхийн аварт орж исэн түүхийг хамтаарсан. Хамгийн анх 1990 онд ороод шүгэний 8-д орж шалгарч ирсэн. Дараа нь 94 онд дахиж ороод шүгээ 16-ад шалгараад 98 онд болохоор урьдчилан шат буюу плей-оффоос мултарч байж тэр жил плей-оффт Бельгийн эсрэг 2 тоглоод нийлбэр 3-2 харьцаад хожигдоод мултарч байжээ. 2002 онд шүгээ орж ирэнгүүтээ тэр чи юутай Мексикт ордог үлээ? Герман, Сауди Араб, Герман, Сауди Араб, Камерун. Тийм. Камерун дөрвөөс орчихсон. За тэгээд тэр чинь ганц Оливер Каны алдсан ганц голыг Ирланд хийдэг те. Нэг замч. Нэг нэгээр тэнцдэг Робиг гээ хийжсэн. Бүр цаг дуусч яхад хэсгийн тоглолтын дээрээ. За тэгээ шүгээ 16 шалгараад мултарч ирсэн бол дараа нь 2006 онд 6 багтаа урьдчилан шатны хэсгээс 4-т орж исэн гэсэн үг. 10 онд болохоор 6 багтаа хэсгээс 2-т ороод плей-оффт Францын эсрэг тоглоод 2 тоглолтын нийлбэр дүн 1-1-ээр тэнцээд цаг сунгаад явж байтал тэр Андре маань гараараа тогтоож гоолыг Галс Галст гаргаж өгдөг. Галст гаргаад өгчдөг. Гоолыг намжуулт өгөхтэй гараад. Тэгээд тэр нь бол дэлхийд даяараа Ирландууд Франц бол жоохон лөөр ичлээ. Ирландууд орох байсан гэдэг хэл хам үсээд тэр 10 оны дэлхийн аваргын нөгөө улсуудын нэрийг зарлахад нэг одоо алдартай эмэгтэй ч ягаа нөгөө загвар өмсгч үлээ. Ирланд гэж зарлждаг шүү дээ. Тийм билүү. Тийм шүү дээ. Бүр нөгөө дэлхийн аврагт орж байгаа улсуудын нэрийг зарлахдаа Францын оронд Ирланд гэж зарлждаг байхгүй. Тэгээд бүр тэгтлээ зэвүүцсэн. Тэр ч хараал нь хүрээд 10 оны Франц. Тэр хараа ер нь үйлийн өөр хаалга андурахгүй. Айгүй үнэ. Тэр дороо бүр авсан байгаа шүү тийм. Юу ховц солих руу манай Анелкач бослоход гэдэг зүгээр. Тийч зодоонуудаа хийгээд аюултай юм. Талын аав нисч тэгстэй тоглолт болсон. Дэлхийн авраг дуусгаас өмнө. Раймонд Доминик тий. Доминик тий хин чин Патрис Еврач тусалсан дасалж удагчтайгаа бас задлагдсан билүү. Өө тэргээр уруулжин дөрвөлж юм байна. Хөгийн юм бол. Тэгээ үйлийн өөр бол хаалга андураагүй. Тэгээд Франц бол хэсгээс гараагүй байдаг. Тэгээ явж ирснаа сая 18 онд дахиж плей-офф руу гарч ирэнгүүтээ 5-1-ээр 2 тоглолтын нийлбэрт эхний тоглолт тэгтэйгээр дуусаад Ирландта дублэн дээр Данийг авцраад 5-1-ээр хожигдсон юм байна талбайдаа. Тэгээ сая 22 онд болохоор 5 багтаас 3 дурууд шалгараагүй. Ер нь плей-оффсог баг байна. Тий, одоо ер нь чансаал тэр авил да. Тэр хав байна. Гэтэ харин бол одоо Роби Кини үед бол бас нэг Роби Кин ч бол дэлхийн хэмжээний давтлагч шүү дээ, тий. Роби Кин тий. Тэнгүүд Тоттенхэмийн давтлагч байлаа шүү дээ, Роби Кин ч тий. Ливерпулийн ч байсан тий. Тэнгүүд тэр үед бол бас бүрэлдэхүүн дажгүй байсан шүү ер нь. Одоо болохоор энэ Ирландын шгшөө гэж харахаар бас таних хүн цөөхөн байгаад байгаа байхгүй ер нь бол бас танд хүмүүс байгаа юм л. Ер нь яг Премьер лигийн хвчлэг сэлгээний чемпионшипийн тоглогч нар л голцсон. Тий. Тэнгүүд сая энэ Пайрот гэдэг энэ залууч гараад ирлээ л дээ. Энэ тэгтээ Нидерландын Аз Алкмарын давтлагч юм байлээ. Тийм бүр урагшаа бол Английн бас нөгөө жижиг багуудад тоглолцсон бэл. Чемпионшип. Тоттенхэмийн юу монд байсан. Бүгд актив байсан. Бүгд актив. Харин тийм баг шиг л те. Буцаага аваач Тоттенхэм. Одоо нөгөө юу яачаад лах шиг байна л да. Танигдахгүй байгаа нөгөө хуучин за 20 жилийн өмнө бол Премьер лигийн баг болгоно нэг Ирланд, нэгээс 2 Ирланд тоглож байсан. Тэнгүүтээ одоо Премьер лиг чинь илүү даяар шаад илүү олон өөр улсаас одоо Африкаас янз янзын улсуудаас Робертсон ч Ирланд үлээ. Шотланд үлээ. Тэгээд Ирландд жоохон шагтах маягтай. Ирланд гэхдээ дэлхийн аваргад оруулж хэсгээсээ дандаа гарчд юм байна тий. Тэгжээ. 2 онд бол бүр мундаг баг ирж ирсэн. Тэгээ 2002 онд бол чинь Португал Нидерландтай сонгон шалгаруулалт хэсэгт ороод Нидерландын шгшээ баг гэдэг сонгон шалгаруулалтаас мултраад тэгээд Ирланд шууд ирэхээ аваад дэлхийн аваргад орж ирсэн. Тэгээд маш хүчтэй бүрэлдэхүүнтэй баг ирсэн боловч яг дэлхийн аваргын өмнө Рой Кин тийм шүү дээ.
тасгалжуулагчтайгаа муудалцаад бас нөгөө нэг барилцаж яваад тэгж шгшээ багаас яг дэлхийн аварга эхлэхийн өмнө хөөгддөг. Тэгсэн хэрнээ багийн ахлагч, багийн гол лидер нь байхгүй Ирланд явсаар хагаад хэсгээсээ гараад шүгэн 16-д Испантай тоглоод Испани тургуулын цогцлоор хожигддаг. Яг тэгэхэд хэрвээ Roy Keane байсан бол тэр Ирланд таавархыг байсан бас таашгүй гэдэм бэлээ. Тэр бол маш хүчтэй Ирланд байсан. Европын аврагт бас Ирланд ч дажгүй орчдөг шүү дээ ер нь бол. Тэр чин Roy Keane дасгалжуулагчтай муудалцаад тэгээ яг дэлхийн аварга эхлэх гээл Roy Keane-ийн гэрийн гадаад сурвалжлагч нар ирсэн юу болж чинь энэ нөхөр дэлхийн аварга эхлэх гэж чад яаж гэсэн чинь хогоос ахилуулаа явчихсан. Бас муухай зэрэг. Манай Астон Виллагийн нөгөө хин чин Ирланд билүү? Тэст баахан амтыг буруу санаад байна уу? Маккин биш ээ. Маккин ч бас Шотланд лөө. Шотланд тийм. За, Эфесийг яаж өндөрлөө гэдэг хэдүүлээ харъя. Португал 1-р байраар шалгараад шууд оролцох хэрэг авсан бол Ирланд их плей-офф руу орлоо. Унгар харамсалтайгаар хойтонгийн дэлхийн аваргыг гэрээсээ үзэхэр боллоо. Арменинд бол ямар ч боломж байсангүй. Гэхдээ би одоо нэг юм дээр харамсаад байгаа. Португал Арменийг 9-1 дэж яхад манай Роналдо байж яахгүй яаваа. Ах байсан бол 2 гол дор хийж байгаа. Гэхдээ би нөгөө нэг 1000 гол руу одоо Тэмээтлээ. Одоо 950 босхыг давцсан явж байгаа. Одоо нэг 40 сая энэ Армен гарам гол та. Армен хаалган онгоцсон байгаа дээр өстө Петрик хийчих газар байхгүй. Яаж л яаж хийчлээ. Тэгээ энэ чинь 2 хүн Петрик хийсэн байв. Жо Невиш, Бруно 2. Бруно Фернандеш Петрик хийгээд. Хоёулаа шгшгийн анхны хэд. Жо Невиш Жогоор пенальт цохиулсан бол 5 гол хийсэн. Бруногийн 3 гол 2 нь пенальт хийлээ. Жо чинь харин юу зөксөн бэ? Чөлөө цохилтоос хийсэн байсан. Тийм харин. Яаж л яаж хийж. Пенальтиг яалч байхгүй манай Бруно цохилтоо. Бруно ч нөгөө нэг том тэрэг барьдаг үнэлэхтэй гэдэг шиг пенальтын эрхтэй хүн байхгүй юу? Үгүй алдчихад байдаг. Сайн ангиллалтай шүү дээ заач. За Эфесийг ингээд Португал, Ирланд, Унгар, Армен дөрвөн багтаа хэсгэж бослоо. Уйтгартай юм аа. Уйтгартай. Тэгээ мó Арменигаа яаж байгаа юм бэ бүгд нүдээ те. За, Унгар шигшээж явах азг байлаа. Азг байна. Уул нь бол яг л эд байх хэвээр орж явах хэвээр юм байлаа. За дараагийн хэсэг рүү оръё. Дараагийн хэсэг бол I хэсэгт манай Генерал Иван Гатузогийн тасгалжуулж яваа Италийн шгшээ Кишинев хотод утсан. За ингээд энэ бол эсхийн сонгон шалгаруулалтын сүүлээс 2 дахь тойргийн тоглолт байгаад байгаа. Бас унаалт. Италийн шгшээ баг хожиж иж нөгөө нэг цаашаа шалгарах боломжоо болол баг ч гэсэн хадгалж үлдэх юм даалгавартай тоглолт бол байсан гэж. Тэгвэл Израиль бас тий одоо Израилээс хөөж исэн. Италийн шгшээч одоо нэг жоохон хэцүү байгаа шүү дээ. Тэгээд тоглогчтойгоо Кезаг одоо шгшээдээ дуудсан чинь Кеза би одоо тэр юу энэ тоглолтод орж чадахгүй. Би энэ Ливерпулийнхаа тоглолтод анхаармаар байна гэсэн юм хэлсэн. Тэгсэн юм бол тий тэгээд хүмүүс яхаараа эх орныхоо ийм хэцүү үед мүйдэн шгшээдээ очтгүй юм тэгэл талд хуваагдсан юм шиг байлаа. Зарим нь нэгэнтээ одоо Итали найдваргүй энэ гэсэн юм уу да хаашаа. Амиа бодлоо гэл. шгшээгийнхаа дуудлагаас татгалздаг тохиолдол юу вэ? Гэтэ одоо Кезаг бас дуудах дээр үрдэл тулцсан юм. Харин дуудаад гэсэн чинь гэхдээ Гатузо бол уурлаагүй лээ. Кеза. За яг хөө Кеза одоо өөрөө худлаа шахах. яг тэр чинь наан сэтгүүлч гараад ирэхээр бид дөрөв ч гэсэн нэг өөр юм ярина шүү дээ. Тий тэгсэн байлээ. За энэ саяныг бол 88 дээр орж одоо үзэл бодлыг хөндлөлгүй яах вэ гэсэн. Манай Гатузо гэж хүн хөндлөдөг юм уу? алдаж байгаа хийсэн. Эвдэр нэг хин бэ Скамака юм уу? Франческо Пио Эспосито. Бана. Энийг нэвтрүүлгийн төгсгөлд ярих гэж хэлсэн байгаа. Пио Эспосито гол хийсэн. За манай биний нөгөө итгэхгүй байгаа гурван товтлогч байгаа шүү дээ. Ретеги, Скамака, нөгөө Фиорентинага уртлын Мойски нугаар. Тэр гуравт вирус итгэхгүй байгаа шүү дээ. Дундаж товтлогч нар. Харин одоо энэ гурав итгэхгүй байгаа итгэлийг нь олох товтлогчлоод гарч ирж байна да. Италийн шгшээд удахгүй Эспозито гэж. Үргэлжлэлийг юунаас гэдэг шиг тийм. Яа, тэгэл чи улмал нууцлаг болоод байна шүү. За саяны тоглолт бол Гатузогийн Италийн шгшээг удирдаад 5 дахь тоглолт байсан. 5 дараалж хожлоо. Италийн шгшээг удирдаад эхний 5 тоглолтод 5-нд нь хожсон. Италийн түүхэнд 3 дахь тасалж болгоч
болсон. 1962 онд Эдмондо Фабри, 1987 онд Ацелио Вичини, тэгээд 2025 он Жинаро Иван Гатузо гэдэг. Яг Японы аялгаар хэллээ сая. Excuse. За, Итали ингэснээр өөрсдийнхөө мэдээж дэлхийн аваргад шууд оролцох эрхийн төлөөх боломжоо хадгалж үлдсэн. Тэд ямар даалгавартай байсан гэхээр Норвегийн шгшээг 9 тгийн харьцаатай хожих юм бол шууд оролцох хэрэгтэй. Тэгээд Норвегтойгоо сүүлийн дөрөвт Үссэн байгаа шүү дээ. За ингээд Италийн шиг за боломжгүйгээр зүгээр даалгавар тоглох хэлсэн. Гэтэ ядаж хожоо дуусгах хэрэгтэй байсан л да. За ингээд тоглолтыг бас гоё хийсэн. За тоглолтын Одоо ингээд 8 гол дутуу. тий одоо 8 дутуу. За нөгөө нэвтрүүлгийн төгсгөл болчихсон. Яа. Гол. Позитив маань тооны харьцаа. Нээсэн. Тэр чавган хямртай үг байгаа юм да. Би Марко онож тусаал. Манай миний түрүү нэр дурдсан 3 энэ гараанд гараагүй юм уу? Ритеги гарсан. За ингээд тэр 3 минут яванда багсан шүү. За ингээд тоглолт 2 дугаар эхлээд Антонио Нуса тооны харьцааг 1-1 болгож тэнцвсэн. За ер нь бол Италийн энэ хүнд байдал бол Норвегтэй анх тоглоод хожигдсноос л эхэлсэн юм аа. Тэ? Тэгээ Норвег урд нь гарцсан. Хоёулаа хожоо яваад байдаг. Норвег ч хожоод байдаг, Итали ч хожоод байдаг. Тий. Тэгээд нэг юм урд нь байгаад байдаг. Норвегийн шгшээгийн одоо цаг нь болсон л та энэ бол яалтчгүй. Асар олон авьяасаа тоглогч Норвегт бол байгаа. Эрлин Хааланд байгаа. Чи 3 сард үлээ 5 тэг үлээ. 3 тэг. 3 тэг. 3 тэг гэсэн. Эрлин Хааланд. За ингээ Хааланд тоглож гээсэн ингэж. Энэ голын юм нөө хин Манчини үгзгнөөс нь барьж аваад уурыг нүргэсэн гэсэн. Тэгээ гинт уур нүрээд ингээд тоглож эхлээд эхнийхээ одоо хаалгаа онсон чиглэсэн цохилтоор 1-1 болгож 2-1 болгож байгаа тооны харьцаа. Энд бол чи Италид болж байгаа тий? Итали болж байгаа. Тий, тэгээд Манчини тэнд чинь одоо хэнийг Хааландыг тий одоо тогтоо. манай талбай дээр гол хийвэл амьд гарахгүй шүү гэсэн юм уу юу гэсэн юм? За нэг тиймэрхүү юм болсон. Үгзгнөөс нь барьж аваад дуурж аваад Нөгөө Ромагийн Манчиныг ярьж байгаа. тий. За тэгээ ингээд тун удаагүй удаагүй. Доосаргаал 3-2-1 болоо 3-1. Гол нь юу вэ? 78 дээр 79. Тий. Тийм ерөөсөө минутын зав. За ингээд албан ёсоор Норвегийн шгшээ баг ирэхээ баг баталгаажуулж байгаа маа. За тэгээ манай Хааландын гол ч бас ерөнхийдөө Роналдогийн голын араас явж байгаа шүү дээ. 1000 хүрэх гээл бас. Ой тийм ээ. Оо нарт. Хизээ зэн юм шиг хийж байгаа зү тий. Нэг 3-1. За ингээд Сан Сиро цэнгэлт хүрээлэн ч одоо хоосорсон байна. Тоглолтын цаг дуусахад өгч байлаа. 3-1 болоо. 3-1-ээрээ дуусчихдаг юм байна. Энэ Норвегууд чи ах цахаа мэдэхгүй тэр. Харин тий. Цахаа мэдэхгүй 4-1 болголоо. Өөтр. За ингээд тэгээ. Гатузогийн Итали ингээд шалгалтаа жигдэн шалгалтаа өгсөн боловч ингээд унчлаа. Эхнийгээ том шалгалтанд бол ингээд Гатузоогоос айгаад хожоод яваадсан юм. Тэгээд одоо зодвол зод гэсэн юм шиг Гатузог. за Италийн шиг хизээ юм байлаа да. Чичээ дүн байгаа юм гэмээр сүүлийн 3 голыг алдчихж байгаа За ер нь хамгаалтын хувьд бол Италийн шгшээ ер нь бол муудсан шүү дээ. Нэг үе бол одоо Келини, Бонучи, Барзагли, Балзаретти одоо тий. За тэгээд залгаад Ачерби, Мачерби гээд тэрнээс өмнөхдөө юу ярих вэ тий. Тэр гураас мундаг. Ер нь саяны эдийг ярихад ч бас мундаг. Одоо бол хэцүү болчиход байгаа. Уг нь Бастоны юу байна тий. Уг нь авьяастай хүмүүсүүд уг нь байх шиг байгаад байгаа. Тэгсэн хэрнээ бас нэг болчихгүй байна тий. Италич юу лээ 14-18-гийн 2 дэлхийн аварга үнчсэн байгаа. Тий. Тэгснээ Европ аварга болсон дунд. 18-22. Тий 18-22. Одоо ерөөсө 6 он дэлхийн аварга болоод 10 14 онд хэсгээсээ гараагүй 18-22 дэлхийн аваргад ороогүй. Ерөөсөө ингээд дэлхийн аваргыг шалруулах тэмцээний хасагдах шатанд тоглоогүй 20 жил болох гэж байна. Одоо ингэ орохгүй байх юм бол 24 жил болно. Ингэ цааш үргэлжлэх гээд байна. Нэг юм хаалга андурдгүй гэж би түрүү хэлээ. 6 онд юу болсон бэлээ? Матерацгийн нэг асуудал Зидан яадаг те. Тэрийг одоо болтол ингээл Билгүүд одоо л ирд юм уу? Ярьж л байна. Гүг энийг тайлах яавал тайлах ёстой юм бэ? Нөгөө юу гэдэг вүлээ? Ерөндөг нь хааш тэгээд Франц гоё багт чи яагаад тэрийг бодоод идэх юм. Тийм л өвшөрхөө юм. Тэгэхгүй яа тэгэхгүй одоо 22 онд аваа гайг болж чи саяхан матераци өөрийнхөө хөшөөг бас ходог бүр уурна. Матерациг өшөө осоод. Хажуугаар нь би тэр үе чинь нэг тийм сүртэй ч юм хэлээгүйгээд
ярилцлага өгсөн. Тэр одоо За, би италичуудад дургүй шээ. Би Италид бол дуртай. Би материацууд бол үнэхээр тэр айгуу тийм зумхай байгааз те. За тэр яг уу. Тэгээд цаатал чинь талбайн голдоо бол айгуу мундаг тоглогчтой байдаг байлаа үе үед. Хамгийн сүүлд одоо Пирло байла. Даниэлэ дээр бас яг байла сүүл. Жино бол бас яг Тонаали чинь одоо тэдний хэмжээнд хүрэхгүй. Тийм. Ер нь бүх шугамдаа л нэг тийм класс дутаад байгаа юм шүү. Одоо Мото Зотог юу ч гэсэн бас мундагдаал орчих тийм. Тийм дажгуудаа орно. Тийм тэгээд Даниэлэ Дороси тийм Андре Пирло байла. Араас нь хин байла Жоржино бол бас нэг хэсэг гайгүй байла тийм ээ. Тийм Жоржино ч одоо тэр Европын аваргаар ингээд бас нэг Харин тэр үед ер нь яаж яваад нэг Европ явах үгүй болчихсон. яг тэгээ Жоржиногийн л одоо гялтаах үеин штэ. Оргил үеин штэ. Тэр чинь бүр довтлдог Итали болчихсон. Довтлог Итали байсан. Манчинери. Тий. Бас Кеза ч бас нэг жил аягүй сайн. нэг гялцсан үеин штэ одоо. тэгээ тэр үед бас яг юм Барелла Локотели дээр их айтайхан тогсон л доо. Бас яг ингээд Барелла байгаа. Барелла ч одоо нэг ив нь болдох юм бол аюу тоглож байна. холоос цохиод л байна те Барелла. Нэг тийм. Шууд өсөрчөө хэдүүлээ Италийн шигшээ дэлхийн аваргад гэсэн юм бэлтцсэн байгаа. Тэрийг ярин харангаа хэдүүлээ одоо ярьчаа. 18 оны урьдсан шат, 22 оны урьдсан шат, 26 оны урьдсан шат, 3 урьдсан шат дараалал нөхдүүд плей-офф байр эзэллээ. За 18 оныг бол ойлгоё. Испантай орчиж. Албани, Израиль, Македон Лихтенштейн. За 22 онд бол Швейцарыг үнэхээр бараагүй хоёрдог. Энэ бас эвгүй шүү. Энэ Швейцартээс хоёр тоглолтын дээр нь хоёулын дээр нь Жоржино пенальти алдсан. Энэ нэг жичирж очиж байгаа хоёулын дээр нь аль нэг нь хийхэд Итали дэлхийн аварга ирэхэд шууд авсан. Энэ дэнгүүд айгүй 6 оны нөгөө нэг юм байж магадгүй. Яг энийг харах бол айгүй сонир. Нэг нь давуулаад нэг нь янз замаар хаач. Энэ Испанд хожигдоод хоёроор гарлаа гэхэд Итали одоо жишээ нөгөө нэг юм юугаа плей-оффтоо таарсан багийг зүгээр арчаад гараад ирж болдгоо юм уу? За тэр плей-офф таарсан багуудыг хараарай. Швед нэг тэгээр хожигдчихж байгаа юм. 18 оных төр. За 22 оных төр бол Умард Македонд нэг тэгээр хожигдчих. Умард Македон Швед хоёрыг зүгээр л алгадаад гараад ирж болдгоо юм уу? Тий. Тэгээ одоо тэгээд Македоныг хоцсон бол дараа нь Португалтай үзэгчээсэн шүү дээ, тий. Тэгээд тэгж чадаагүй. Одоо Умард Македон Швед хоёрын нэгтэй айгуул дахиад тоглож шүү. Магадгүй тий. Ер нь бол одоо Итали ч дэлхийн 4 удаагийн аварга шүү. Европын аварга одоо тийм 2 удаагийн аварга. Италийн Serie A гэж юу байдаг вүлээ. Тэгтэл Шведийн лигд Майлмогоос өөр юм та нар сонссон уу тий? Тэнгүүт чи Швед мэдийг арчаа гараад ирж болдгоо юм уу? Тий? Швед биш Македон Одоо ингээд Македон тэр одоо Горон Пандви юу? Панди бүр нилээн тэр чин болцсон шахав. Яг Пандвтай Итали. Одоо нөгөө Пандвтай Македон. Яг ингээд одоо болж байгаа шүү. 37-8-д Пандив одоо бараг ингээд бол хийв гэжтэй тийм биз дээ. Пандив мөрөдөл бол дэлхийн аврагтар байсан. Чөлөө цогтой хийжсэн үү Пандив? Би яагаад хөдөлгөөнгүй бүгэн дээр Пандив л очижсэн баг. Тэгээ Пандивын Македон тэгээ дараа нь Португал хожигдж байгаа юм л та тий. Тэгээ Италийн хөлбөмбөг бас тэгэл бас яг энэ тоглолтын Норвег тогтолж алга. 4-1-ээр хожигдсан дараа ингээд маш олон сэдв бол яригдчихэв. Яагаад Италийн хөлбөмбөг ингээд жишээ нь ингээд дунд нь 2021 онд ковидтэй жил нэг Европын аварга төрүүлж байгаа. Тэр бол зүгээр юу байсан юм аа тий нэг ингээд нэг төр хугацааны л нэг амжилт бол байла. Бүр ингээд үндэс суураараа ингээд Италийн хөлбөмбөг дэлхий дээр ингээд ноёлж исэн үеийнхээс шал өөр болцсон юм байна. Өксөлж байгаа бусад шигшээ багууд, бусад одоо хөлбөмбөгийн одоо тогтолцоонуудаас хоцорсон байна гэдэг зүйлсүүд бол яригцаар л яаж засах юм бэ гэдэг хүн мэдэхгүй байна тэд нар тий. Уг нь бол мэдээж үндэс суур одоо хөлбөмбөгийн өв боломжлол гэж бүх юмнууд бол байж байгаа. Тэгээ одоо нөгөө нэг ингээд хангалттай хийлгэж чадвар байж байгаа тий. Яагаад нэг болохгүй байгаа гайхмаар. Яагаад Анчелоти Италийн шид очихгүй байгаа гэдэг ч юм уу тий. Тэгэл бас сонирхолтой асуулт. Тэгээд одоо жишээ нь Миланыханд одоо урд талд Итали хүн байхгүй байгаас тий. Байхгүй. Ляо одоо Пулиси чинь тэгээд Америк, Португал хүмүүс. Ер нь Милан Итали хүн байгаа юм өгснөө. Тэр нь урд байхгүй тий. Интерийнх нь урд талд байхгүй шүү дээ бас. Аргентин хүн байна тийм биз дээ. Лиг нь ч өөрөө ерөн сулгарчлаа тий. Тий. Зарцуулж байгаа мөнгөний хэдүүлээ 100 харсан. Солилцоо 8 зарцуулсан. Тэгэл. За одоо Италиас гялтаах юм гэвэл Интерийн Димарко байгаа юм л да. Сайн тоглогч. Уг нь бол яг Бастоны байна тийм ээ. Бастоны бол Чил Бастоны гэдэг болохоос Бастоныг би бол одоо бас нэг Бастоны гоо шүү дээ. Яг одоо нэг тийм дэлхийд гэж бодохгүй л байгаа. Вандайк шиг л юм даа уг нь. Тэр шигшээд тоглох арай болохгүй баха тий. За плей-офф тэгээд ямар багтаа таарах нь хэдүүлээ бас тэгж байгаа нэг. Суглаа мэдээ тий. 20 өнөөдөр чи 18. Ер нь тэгтээ дөрөв хамгаалтын одоо бодоод байхад Ачерби юм уу эсвэл Романогли энэ гарч таарад байгаа үстэй баг.
Дуудагдчих таараад байгаа. Дочдогтэй Ачербиг ирч ах тий. Одоо Бастоны Манчини дээр л төлхөө тоглоод байна. Тийм үү. Тий. Уг нь бол бас мундаг хамгаалагч нар бол бас яг уламжлаараа яг гарч ирээд байгаа авьяастай хүүхдүүд залуучууд. Тэднийгээ дараагийн төвшөнд нь л супер болгох чадахгүй. Довтлогч нар гэхэд бол саяны нэр дурдсан дундаж 3 байгаа шүү дээ. За довтлогч ярьсных бүр хэдүүлээ урдсан шатны Норвегийн довтлогоо ярих нь зүг бах. Норвег урдсан шатанд 8 тоглолтод 37 гол хийсэн бурхан гэж. Хэд юм бэ? Амир эс. Дунд чинь. Итали 7 хийц ингээ бодохгүй 2 тоглолт тий. Үгүй юм шүү дээ. За тэнгуут одоо Европын бүсийн урдсан шатны мэрэгэн буучд буюу Европын аварга дэлхийн аваргын урдсан шатанд хамгийн олон гол хийсэн тоглогч нарын жагсаалт байна 2000 оноос хойш. За гой довтлогч нар байна. Раул Ганзаас 11-ийг хийж байж Еврогийн Шева. урдсан шатанд. За Шева дэлхийн аваргад ордог урдсан шатанд 10-ыг хийсэн. Гэхдээ Украин тэр жил ороогүй. За Словенийн Эрмин Шиляк 9 гол хийжсэн. Тэр жил 4 оны урдсан шат бол жаахан дараахан болж. За Педро Манай Паулетаг та нар одоо хийдгүүл гэдээсэн. 11-ийг хийж. Умард Ирландын Дэвид Хили гэж хүн 2008 оны урдсан шатанд 13-ыг хийж. Доо сюрприз юм биш үү? Тэр Гекас сюрприз. Маа үгүй Гекас бол угаасаа хийдэг л байсан шүү дээ. Грекийн. Тэ? Жигүүрлэлтэй ер нь яг үзүүрийн довтлогч биш үстэй. Гекас бол жигүүр шүү дээ. За Хүнтилаар Робин Ван Перси хоёр дараалан Нидерландууд бол гоолоор тэргүүлж исэн. Тэр жил урдсан шатнд Нидерланд аягүй сайн тоглодог байсан. 2 жил дараалал Лева авс. Ван Перси ч одоо энэ жилээ тэр нэг нисдэг галланда хийж Тий. Орж Испани эсрэг. Тий. Агаар тэр нисэж 16-гийн гаднаас мөрөгчих шүү дээ. Яг нисдэг чистмэр шиг нисэж байгаа гэдэг. За сүүлд тэгээ Harry Kane 2 урдсан шат дараалал бас мэрэгэн буучулсан 12. Лукаку сүүлд 14-ийг хийгээд Депаяг харалдаа та нар. 12-ыг хийжсэн. Депай сайн хийсээр ч байлаа. Бой бас нэг 10 маруу хийцэн баг шүү. Энэ жил Норвегийн 37 голын 16-г ганцаараа ирлэн гоолнд хийжээ. Энэ бол бас л амжилттай үзүүлэлт. Яа айц хүч шүү те. Хамгийн ойрхон байгаа ард нь 8 голтой байлуу. Harry Kane. Энэ нөгөө бусад төвүүдийг оруулаад ч хийх юм бэлээ. Хаалт л. Хаалт л байна. Тий Аз мас ч бүр 3 жилийн өмнө 2 жилийн өмнө эхэлчихэд байгаа Чи сайн шүүс юм уу? 70 орнуудаар байхгүй юу? Тий. Тэр 2002 он тэр жилд 2002 оны урьдчилсан шатанд Самоа Австрали хоёр тоглож 32 тэгэр дуустдаг. Тэр одоо бол рекорд гэж явж байгаа. 32 тэг. Албесны тоглолтод хамгийн Дэлхийн аваргын сонгож шалралт. Өндөр чинь нэг хамгийн том тоглолт. 9 мөсийг хийсэн байлоо. Тий харин тэгэхээр нэг тиймэрхүү юм байж байгаа сайн шалгаарай гэж. Би яг энэ дэлхийн аваргын циклийг л яриад шүү. Тэгээд тэр нөгөө хин одоо нөгөө Эвертны довтлогч байсан Австрал. Кехлөө. Тим Кехл чинь бас олон гол хийсэн байдаг ш тэр нөгөө 70 арлуудаа тий. Тав гэжсэн баг. За ингээд хааланда амир байна. Үнэхээр мундаг байна тий. Шинэ үйлрэл эхлээд энэ баг клуб шиг шидэхэ 30 30 гарцсан. Сая ингэж байгаа. Тэр нөгөө нэг Тоттенхэм хожигдж байгаа. Гол хийлгүү. Тий. Тэгээд Өөр нэг тоглолт байсан. Тэгээд болоо. Тэгээд тэрнээс хойш явсаар байгаа сая нэг тоглолт тоглолт дээр илүү. гол Астон Вилла дээр тусч байгаа юм. Тэгээ ингээд яг 9-р сарын 1-ээс хойш бодох юм бол ерөөсөө хоёрхан тоглолтод л гол хийгээгүй. Одоо баг 12 сарын 1 болох ч байсан тийм. Бүтэн 3 сарын хугацаанд хоёрхан тоглолтод л гол, бус бүх тоглолт голтой. Яг тэр нь тий. Амир. За Айсхийн хүснэгтийг хэдүүлээ харъя. Тэр голын зургийг нь хараад байгаа. 32. Амир. Энэ Норвегийн цаг нь болцсон. Энэ бол одоо л дэлхийн аваргад орох хэрэгтэй шүү. За 98 оны үе дээр ирж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтыг Норвег тоглодог санагдаад байна. Бразилтэй тоглолт 2-1 хожигдож байгаа хаа. Шотланд тоглолоо. Шотланд Бразилтэй тоглолт. За Норвег ингээ 98 оноос хойш анх удаага дэлхийн аваргад орж ирж байна. Итали удаалсан, Израиль, Эстон, Молдов болов байсангүй. За тэгээд Итали маань одоо бүр дуусчаагүй. Тэдэнд боломж байгаа. Одоо дахиад плей-офф руу орно тий. Нэрээ нэг сони юм сансан чинь Норвег Бразилд дэлхийн аваргад 4 тоглоод Норвегод хожигдоог байдаг шин. Бүр тэр дээр үед нэг 2 удаа. Тэгээд сүүлд нэг 2 удаа. Тор Андре Фло энтри үед тий. Тийм баг шүү. Тэг 98 удаагүй лав байдгийг. Тор Андре Фло гэж гайхалтай тоглогч байлаа шүү дээ. Бразилийн тоглосон багуудаас гац хожоогоо баг Норвег гэж яддаг байна лээ. Тэрнээс хойш тоглосон уу яасан бэ? За ингээд Норвегийн шгшээ баг. Дундаж голын зөрөө нэг тоглолтод 4 биш тий. Амир юм. Юусе бүх тоглолтын 4-тэйгээр л хожоодсон. 5-1 ч юм уу тий. За ингээд
ийм байжээ гэж. За хэдүүлээ эхний хэсгээ өндөрлүүлье. Хоёрдугаар хэсгээр үргэлжлүүлээд Европын бусад хэсгийн тоглолтууд яаж ямар үр дүнгээр өндөрлсөн талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад хоёрдугаар хэсгээр болцсон. Нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа үзэгчтэй. Хоёрдугаар хэсгээрээ бид Европын бүсийн урьдчилан шатны тоглолтуудын талаар үргэлжлүүлэн ярих болно. За эхлээд хамтдаа Албан, Английн шгшээ богдын тоглолтын тоймыг авч үзье. Англи чи ирэхээ авцсан байсан. За эднэрт ч нөгөө гол алдахгүй гэдэг нэг тийм рекорд Хэсэгтээ гол алдаагүй те. юм яваад байгаа юм л да. За ингээд энэ болохоор хэсгийн төгсгөлөөс хоёр дахь тоглолт нь тийм ээ. Сүүлийн тоглолтоо Сербтэйсэн юм дээ. Сербийг хожичоод энэ сүүлийн тоглолт юм. Энэ сүүлийн хаа. За ингээд энэ тоглолтноор хэд хэдэн туршилтууд хийсэн байна гэж одоо Английн шгшээ багийн талаар нийтлэл бичдэг хүмүүсүүд бол бичсэн байсан. Тэгээд жишээлх юм бол за Jude Bellingham, Morgan Rogers-ийн оронд бол гараанд гарсан гэдэг ч юм уу. Орондоо. Тэ. Яг одоогийн байдлаар Morgan Rogers бол номер 1 сонголт байгаа. 18-ын байдлаар хаалган дээр Dean Henderson, Jordan Pickford-ийн оронд бол гарсан. Яа тэгээд зүүн захын хамгаалтанд, баруун захын хамгаалтанд гэсэн бас туршилт хийсэн. Энд дээр Wharton гараанд гарсан байсан Тийм тийм. Wharton болохоор хиний оронд гарсан. Андерсны оронд Elliot гарсан. Elliot Anderson. Elliot Anderson баг гараа байх гэдэг. Тий, баг шууд Дэлхийн гараа аваргаар болох байх. Түгэхс дээр. Одоогийн формороо тий. За ингээд эхний гол нэгдэг болсон голын дамжуултыг Bukayo Saka өгсөн төгсгөлийг Harry Kane хийжээ гэж. За энэ яг юугаар бол Las Vegas-ны статистик дээр бол ассист гэж бичигдэг байх шиг хачир авсан учраас бараг л ассист очиж байгаа. За энэ чанаас. Яг Rashford өгсөн үү? Rashford гойч гол хийж байгаа юм да. За энэ бол 482. тэгээд Konsa нэрийн төвийн хамгаалтанд л гарсан байлээ. Тэгээ гардаг ш зүр нь яг. Rashford энэ өдрөл гоё байна. Нэг хэсэг Colwell-ийг гаргаад лээсэн. Colwell гэмтсэн ч тий. Шангад хэтэрк рүү дайрах гэж үтсэн болсон бай. Ингээ гол алдаагүй урьдчилан шатанда. Гол алдаагүй, нэгж тэмцээгүй, 8 тоглолт нь Шороо шиг хийхгүй байгаа. Тунхлийн яг л нэг үр дүнгууд л яваад байгаа тийм. 8 тоглолтод 22 гол хийгээд гол алдаагүй үзүүлэлт авах гэсэн шүү. Юу тэрийг хэдүүлээ бүр жагсаалтаар харна. 20 оны Европын аваргын урьдчилан шатны тоглолтууд мэдээж 19 онд, 18 он, 19 онд эхэлсэн. Тэрнээс хойш Harry Kane шгшээ багтаа юу гэнэ 40 гол. Зөвхөн урьдчилан шатыг тооцох юм бол урьдчилан шатанд 40 голыг хийсэн байна. Хэдүүлээ нөгөө түрүүчийн эхний хэсгээр харсан шүү дээ. Хоёр урьдчилан шат дараалаад 12 голтой мөргийн муучтын жагсаалтыг тэргүүлсэн байна гэж. Энэ тоглолтын эхний хагасд бол яг нөгөө туршилт хийсэн болохоор ч тэр юм уу түүхлийг ирснээс хойш товтлооны үзүүлэлт, товтлооны шанарын хувьд бол хамгийн тааруухан эхний хагас байлаа. Гэхдээ тэр бол би харин асуудал биш бах гэж бодож байна. Английн шгшээгийн үр дүнгуудыг хэдүүлээ хараад одоо гол шүү ярианыхаа сэдвүү орё. Өнгөрсөн жилийн 10 сараас хойшоогоо энэ ч одоо хэдэн тоглолт юм бэ? 11 үү? 11 тоглолт. 11 тоглолтод дараалан хожлоо. Английн шгшээ баг түүхэндээ анх удаага юм байна. 11 тоглолт дараалан хожсон. Тэрнийг сүүлийн 10 гол алдаг очсон юм шүү. Тэр Финляндтай тоглосны дараагаар хаалгаа цэмдэлцээ. Цутгацээ. Тийм байна. Тэгээд Түүхлийн эхний тоглолт болохоор 3 сарын 22-ны Албаны тоглолт. Тэгээ энд одоо бас л за яах вэ? Яг тэр том баг бас. Хэцүү. Одоо яг Норвегтэй тоглол яах вэ жишээ нь? тийм амар юм битээ яриа. Зүгээр яг ер нь бол гэхдээ Энэ яг ийм жижиг багууд дээр ч гэсэн гол алдаад л энэ төр байдаг байсан шүү дээ. Тийм. Тэгээ тэр нь байхгүй болсон байна. Тэгээд дээрэс нь түүхэл бол хамгаалтын мэрэгжилтэн гэж ер нь нэлээд олон хүмүүс тэгж ярьдаг. Андороттой 2 тоглолт хийгээд Андорот ерөөс 2 тоглолт 180 минутанд 3 гол хийгээд тахтай яд ингээл загнуулсан л да. Тэгсэн чинь дараа нь серв дээр 5-ыг хийгээл тэгэл чимээг бас. Андорот дээрс жоохон саяхан шиг туршилт хийсэн гэж магадгүй шүү. Жоохон эвгүй сонин туршилт хийсэн Андорот дээр бол тэгээд ямар амир хийгүй байна тий. Чөтө нэг бөмбөг алдмаар энэ дунд нь. Мундаг байна.
Би бол одоо энэ дунд бас Английн яг чанарыг шалгачаар баг алуу байна л гэж харж байна. 10 тоглолт дараалан 14-өөс 16 оны хооронд Испани шгшээ 10 тоглолт дараалан клин шит буюу гол алдалгүй тоглолт өндөрлүүлж ирсэн. Тэр амжилттай бол Англи шгшээ бол зэрэгцээд ирсэн байгаа юм байна. 11 тоглолт дараалан хоцсон нь бол Англи шгшээгийн түүхэн рекорд болсон. Дэлхийн аваргын түүх, урьдчилан шитний түүхэнд 100% хожилтой. Тэгээд хаалгандаа гол алдалгүйгээр урьдчилан шатыг дуусгасан Европын хөлбөмбөгийн түүхэн дэх, дэлхийн аварга урьдчилан шитний түүхэн дэх 2 дахь баг юм байна. Серб Монтенегро 1954 оны урьдчилан шитнд Югослав юм байна. Бас л Гэхдээ Югославийн урьдчилан шитний тоглолт бол 4 тоглолт. Зөвхөн тоглолтод гол алдаа. Тэр 6 оны Серб Монтенегро ч гол алдаагүй гэж бодоодсэн чи ямар ч их цөөхөн л алдсан байт. Тэгээ хоёрыг л алдсан. Ганц хоёрыг л алдсан. Хоёрыг алдсан. тэгээд дэлхийн аварга дээр орж ирээд хөгийн тоглолдог. Аргентин 8 бил Шууд эхлээл 6 6 алдж байгаа. Аргентин 6 таг. Маа нөгөө Месси сэлгээгээр орж ирж хийдэг гэсэн. Тэр чинь их сонио. Яг нөгөө юу Яманы видео гэмтдээ санагдаад байгаа юм. Тэр хойдлын дөрөв нэг нь байхгүй болчихсон. нэг нь байхгүй. Тэгээд тэр чинь улс орныхын нөхцөл байдал тун ороо бусгай хамт орж байгаа сүүлийн дэлхийн аварга тий. хамт орж байгаа сүүлийн дэлхийн аварга. Гэхдээ нөгөө эрхийн авахтай хамт орж байгаагаар авцсан. Дэлхийн аварга чинь 6 сарын 14-нд эхэлдэг үлээ. Тэгснээ яг нарийн ярих юм бол Серб Монтенегрон 6 сарын 6-ны өдөр тусгаар технологи зарлаад үжээ салтсан. 6 сарын 6-нд нь Серб нь ингээд салтсан. Уул нь бол хоёр тустай улс ингээд нэг улс болж орж байгаа дэлхийн аварга. Тэгээд одоо цаашдаа ерөн сална гэсэн алсын бодолтой Косовочд байж байгаа дотор. Байж байгаа. Тэгээд тэр улс чинь нэг болж Косовоч тэр үед ерөн сална энэ тусгаарлна гэдэг нэг тийм бодолтой л байж байгаа шүү. танартаа дахиж тоглох. Косово гэснээс би саяхан нэг юм харсан чи одоо нэг УЕФА дотор яг нэг улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэр улстайгаа таарчлахгүй гэсэн одоо нэг юм рүүл дүрмүүд байд юм байна. Одоо тэр дунд нь Испани, Гибралтар хоёр таарчлахгүй гэсэн юм байна. Тий. За саяны Косовоч нь Сербтэй болохгүй өөр бас нэг 2 3 улстай ингэ болохгүй гэдэг ч юм уу. За Орос угаасаа Босниттэй болохгүй. Тий. Тийм юм бас нэлээд байл шүү. Босны Серб хоёр бас 20 таах хэвээр. Одоо гайг болсон юм шүү Босны Серб хоёр. Бас нөгөө суглаан дээр хоригдж байгаа. Босны Серб хоёр дэгт байгааг бас гэдэг. Тэгээ том улсууд эвдэрсэн байж магадгүй. Зүг. Нэг хэсэг юу хоёр байж байгаад болцсон. Албан Серб хоёр. Одоо энэ юм даа. Одоо энэ Косовогийн асуудал дээр л дээ. Энэ Косовоч ер нь ихэнх нь Албан гаралтай хүмүүс байгаа байхгүй. Тийм бах. Тий. Муслим шашинтай. Тэнгүүд Сербүүд ч болохоор үнэн алдартны шашинтай Орос хүмүүс байгаа даа шүү. Грек Македоноос маргаантай байгаа гэдэг тий. Тэр нь яг нөгөө Македон гэдэг нэрэн дээр асуудал Тийм үүссэн. нэрэн дээр яадаг. Алдарт Македон гэж хааных нь нэрээр нэрлэх гээд байдаг. Тэгээ сүүлдээ умард болж таарсан Тэгээ шүү. УЕФА дээрээс Турк Грек хоёрыг бас тааруулдаггүй бас Тэр чинь Афин Афин Трой хот гэдэг дээр үе модон морины асуудал байна. Бүр тиймээс Тэр ч өстой үнэ. тийм. За саяных бол К-ийн байдлыг хэдүүлээ харъя. Серб бол уул нь бол тэгээд үстэй. Даанч Албанда өөрсдөө талбай дээр нэг тийг харьцаатай хожигдчихсан. Нөгөө тоглолтын дээр бол тэнцчихсэн. Ингээд ер нь бол сербүүдийн хувьд Албаны дор бичигдэнэ гэдэг бол маш том одоо Уналч шүү дээ. Тийм. Тэгснээс Англид 2 удаа 5 тэгээр хожигдсон. Дээр. Гэхдээ яг одоогийн байдлаар Албан ч ер нь ихтэй ажгүй сэргээд байгаа шүү. Тэглгүй яах вэ? Европын аргад бол ордог болчихлоо, тийм ээ. Тийм. Сүүлийн 3 Европ арга хоёрт нь орсон шүү Албанууд. За Латв, Андорра бол чангас гэр байлаа. Одоо ингээ Албан очоод Италид дарах юм бол нэлээд зовоо шүү Италид. Сулгаан шүү яа. Италиг бол. За Англи бол ингээ шууд оролцох гэхээ. Манай Челси ч нэг Албан тоглогч байсан шүү дээ. Броя юу? Армандо Броя. 6 оны Серб Монтенегро ч уралсан шүү дээ 1 гол алдсан юм. Энэ Андорра гөмөн чангарч 8 тоглолтоос 15 биш үү? Чангарч байна. Дүүг чангарсан жогсон. Тий. Одоо энд 2 тоглолтод барахаас 15 шүү. Бид чинь нөгөө Сан Марино бол Лихтенштейн энтрээ бодвол бас юу л тий. Англи ямар сайн нэг тэгэр л очиж. Гэхдээ Андорра ч ядчил чангарсан байна. Сан Мариног бодох юм бол хотоо тойроод өшөө газар нутагтай л та хөдөө мөдөөтэй л дөө. Тий. Сан Маринод хөдөөч гэж байхгүй шүү дээ. Яг юм уулын орой л. Тий. Феррери арал марлч бас юу болоод байгаа юм тий. Феррери арал сая тэр чангарлаа тий. Сүүлийн 2 тойрогт бол боломжтой явж байгаа. Тий. За нэг юм боллоо. Сербүүд харамсалтай нь урдсан шатнаас Серб бүгд дэлхийн аврагт орсон тий. Бразилтэй нэг хэсэг орсон тий.
тусгаар улсууд анх биш 10-д орсон. Тийм Серби үлэмж бас их сони юм аа. Уг нь бол ингээд үнэхээр мундаг чадвар бол байна. Авьяаснууд ингээд байгаад байна. Яг би надад бол Польштой яг адилхан санагдтыг. Хоошоос ч уг нь хамаагүй илүү боломж байгаа шүү. Гэхдээ Польш бас яг тэгдэг шүү. Өөрчлөсөн шатанд их дажгүй ингээл тоглоол сонсогдоол байдаг. Тэгэл яг дэлхийн аварга дээр орж ирэхээр тэгэл байдгүй шүү. Гол ясны бэргүү. Польш гэхдээ өмнөх дэлхийн аварга нэр чи эсгээс гарсан билүү? Гараад Францд очив. Тийм тэгээд яг Польш бол ойлгож болохоор ахгүй. Аргентин тухай тийм байрлууд Сербтэй харьцуулахад бол сул шүү дээ. Левандовскилд нь тодорхойлохоос хагас хамгаалтын хамгаалтыг яг жүгшүүрийн харуул Серб баг илүү тийм бол Сербч айгүй мундаг. Николич Савич Митрович яага болтгүй өстө бүү мэд тоо. Тий. Өстө бүү мэд. Сербийн тэр хамгаалагч нарт сайн хамгаалагч нар байна. Тийм. Одоо тэр талбайн голд ял Немания Матич ч байгаа шүү дээ. Одоо энэ Ситигийн нөгөө хинч байгаа шүү дээ. Одоо талбайн төвийн хагас хамгаалагч Манчестер Ситиг Реалаас ирдэг. Манайхаас Тэр чинь Хорват. Тэр Ковач ч. Тэгэл хамгаалт нь ингээд Миленкович хийж дээ. Батлон дээр Влахович гэж байна. Тэгэл одоо Миленкович, Савич энэ хаалган дээр нөгөөс энэ Саша нэн гэл тий. Влахович өөр хин бид ингээд хангалттай бүрэлдэхүүн байгаад байгаа байхгүй. Тэгсэр болохгүй. За нэг Сербүүд бол нэг ийм асуудал бол асуудалтайгаар урьдсан шатыг бол өндөрлүүлжээ. Энэ би нэг Албан Серб хоёр нэг хэсэг нөгөө энэ чинь нөгөө хоорондын нэг тоглолтын дээр нь дроноор нэг Албаны далбаа оруулж ирж хийсгэж мэсээ. Тэр чинь бүр хойшлуулж. Тэгээд нэг хэсэг хоорондоо таараагүй. Тааруулаагүй. Серби үлэмбэг бол одоо ингээд юу гэж одоо зөв өмнөд гэж хэлж болох Европын бүсдэг одоо хамгийн хүчтэй одоо хөлбөмбөгийн одоо улсуудын нэг ч одоо бүр ингээд бүр 30 оноос навж үзэх юм бол тий Югослав гээл дэлхийн аварга дээр финалдж исэн, Европын аварга болж исэн. Тэгээд одоо тэр 92 оны одоо Европын аваргад бол эрхээ бол үнэхээр гуйдаж авсан байсан боловч тухайн үеийн одоо нөгөө иргэний дайн төрүүлждэг сон тийм нөхцөл байдлаас болоод одоо Европын аваргад орж чадаагүй. Тэгээд одоо тэгсэн ч гэсэн 98 оны Сербийн бүрэлдэхүүн байна, 94 оны бүрэлдэхүүн байна. Тэр 2002 он, 6 он гэл ингээл үе үед асар хүчтэй бүрэлдэхүүнтэй бол байгаад байгаа шүү дээ. Тий. Тэгээ тэгсэр нэ болохгүй. 94 98 дээр чинь бол Югославаараа байгаа шүү дээ, тий. Югославаараа. Тий. Тэгээд 2000 онд ч Югослав гэж байна. Югослав. 2002 онд дэлхийн аварга ирэх авч чадаагүй. Гэхдээ тэр чинь маш хүчтэй бүрэлдэхүүн шүү дээ. 2002 онд дэлхийн аварга авч чаддгүй бүрэлдэхүүн болол. Тэгээ одоо ингээл нөгөө нэг Тэгэл одоо сагсан дээр хүртэл тэгээд Югослав ч нь бол тэр одоо задарсан улсууд нь дандаа л супер хөдлөө шүү дээ, тий. тэг одоо нөгөө нэг жигнээс тэр авилга хэл ахвал гэдэг өмнө л баригдчаад хөлбөмбөг нь одоо ингээ спортын баг спорт амжилтууд гарахгүй байгаа. Бас нэг шалтгаан гэдэг хүчин зүйл бол байгаа юм бэл. Чеперин чинь Словен байна үлээ. Тэгээд эднийх л уус Югослав. Югослав байсан биз. Югослав хамгийн ихэн залдаг шүү дээ. Тийм. За хэдүүлээ дараагийн хэсэг рүү оръё. Энэ бол A хэсэг. За дөнгөж утсан шатны тоглолтууд эхлээд Герман маань энэ улсад Словак тожигдоод эхэлжсэн. Яана гэдээ хэдүүлээ байсан ч хараа. Тэр үед би Германд битгий санаа зовоо гэж шууд хэлж бас чадаагүй юм. Амар хэлсэн шиг. За энэ бол сүүлээс хоёр дахь дөрөв. Өчигдөр шөнө бол Германчууд тоглолцоо. Вирц. За ингээ Германы шигшээ хэрвээ ирэхээ авах юм бол эх жилийн дэлхийн аваргын тэмцээнд өмсөглөө сая 10 дугаар сард зарлсан 90 оны дэлхийн аварга болсон хувцас. 90 оны дэлхийн аварга болсон 2014 оны дэлхийн аварга болсон хоёр хувцас хооронд холсон гэсэн шүү. Тэгж хойлох хэрэгтэй гэдэг нэг бөө юм удаа хэлсэн бай. Тэгээ Руди Фёлер шигшээдээ эргэж ирсэн байгаа. Тэгээ нэрээ одоо тоглож байлаа тий. За ингээд тоглолтын эхний үе ингээд тэгтэр өндөрсөн. Германы шигшээ бол бас жоохон сандрах маягтай болсон. Энэ үеж штэ Руди За Фёлер. ингээд явж байгаа тэр Волтемада. Руди Фёлер шиг харагдана л та. Нэр өөрчлөлтсөн байгаамаа бас тий. Үс мүс. Тэ. Лерой Сане юу? Наа хайж байгаа. Лерой Сане тий. Лерой Сане. Баруунараас хайжлаа. Айна. Гоё гол орсон. Набри Зане хоёр байж байгаа үст тэр. Набри Зане. Люксембург бас Үзнэ. Сайжирсан шүү. Өөний харахгүй энэ хараа. Энэ хийвэл хийхэр момент байгаас тий. Ингээд тэнцэж мэдсэн бол бас жоохон барьц алдах маягтай Германы шигшээ байна. За ингээд тоглолтын өсөглийг бол ийсэн Германчууд. Ахяал нөгөө Волтемаа тий. Руди Фёлер ч. Өшөө жих ургуулмаар л юм да. Энэ тоглолтод Герман бутон авахгүй бол маш хүнд байдалд орох байсан. Тий. Тэгээд бутон авах ёстой байсан тоглолт байлаа. За ингээд 3 оноо авлаа. Словакийн ч уур чинь яг ижил оноотой болж байгаа тий.
тэгж байгаа. энэ дэр Роналд ч бас юм л дээ. Leroy Sané. Нэг юм хүү юм бас аваа хийнэ. За ингээд нэг фиолор. За ингээд Германы хөлбөмбөг албаас Adidas-тай одоо өмсгөлийн гэрээ нь бол ингээд дуусгар болоод Nike брэнд бол орж ирж байгаа. Энэ бол Германы одоо нийгэмд бол бас нэлээд одоо шууган тарьсан үйл явдал болсон өнгөрсөн одоо хаврын үйл явдал шүү дээ тий. Тэгээд сая Adidas-ийнхан болохоор яг энэ саяны дүрснэр гардаг өмсгөлийг сүүлийн 2 одыг авчирсан өмсгөлөөс одоо санаа авч тэндээс урам зориг авч тий бэлэгдэж ингээд эргчлэлийн орох өмсгөлийг одоо гаргалаа гэсэн юм зүйл ярьсан. Энэ тэгээд нөгөө юу байгааз Люксембург одоо тэр тамирчдын нэрсийг харангууд ингээд Kovac энэ гэдэг Дандаа ер нь ихэнх нь одоо цагаач. Хорват ч юм уу те нэр байж байгаа. Энэ болоо энэ. Ер нь яг Люксембург хүн гэж баг байт юм. Байгаа байлгүй. Люксембургийн хаан байж байгаа, ард иргэд нь байж байгаа чинь тэгээд Тэгээ ер нь яг дээшээ ингээ хөөхөр яасан. байлгүй тийм. Дээр үеэсээ юм бил ч Люксембургийн хаан тусч. Айгуу тийм юутай одоо дундыг барьсан Швейцарыг хэд дахин жижигрүүлсэн мант тус. Статустай байсан. Тэгээд тэрийг ч одоо хатгалж Нөгөө дундаж цалин малингаар бараг нэг тэр тийм. Өндөр нэг амар. Тэнд бол Ядуур бараг тэг хөвдөх. тийм байхгүй. Тэнд ер нь ядуу хүн гэж байхгүй. Ядуу хүн. Гимт хэрэг гэж байхгүй гэдэг те. Яг л тийм. Жогтын хотолтой олон том шилтгэн мэлтгэнтэй үздэг юмтай. Тэгмүүд энэ Германч нь одоо Мусиала ирж амжих юм уу? Мусиала амжих байгаа. Дэлхийн авраг дээр бол баг яварсан бүрэлдэхүүнд бол дуудагдана л та тий. Форум чухам ямар байх юм бэ? Гимтлэн хооронгуй л хүн орж ирэх юм болов. Эсвэл 4 сард март орж ирээд нэг болсон. Гимтлэн Манайд чинь клубүүдийн дэлхийн авраг дээр гимтцсэн тий. Тэгсэн. гимтэл нь бол бас хурдан прогресстэй гэсэн тийм мэдээлэл бол байгаа юм байна тий. Мань Донорума с сэжигтэн үстэй. Хэргийн гол сэжигтэн үстэй. Асаас хэлсэн юм байна шүү тий. Юу л чавтаад бас үлээ. Дээр хөл дээрээс нь дараад унцдаг шүү дээ. Бүтэн масаараа юу. Тий. Юун дээр за Герман ингээд 2 дахь харьцаатай хожсон. Өчигдөр шөнө болохоор Словактай оноо тэнцүү тоглоод ид. Тий. Энэ чинь хамгийн эхлээд хожигдоод Словакт тэгээд ард нь орсон шүү дээ. Яг нөгөө Итали, Норвегийн ард ордог шиг Словакийн ард орсон шүү дээ. Гэтэ яг Словак чинь Дунд нь бүдэрсэн Словак. Бүдэрч байгаа. Тэгээд тэнцэж Харин байгаа. тийм. Тэгээ өчигдөр шөнө болохоор тоглоод 6 дахь харьцаатай хоцсон байна. Хариугаа бол чанга авсан. Хариугаа бол чанга авсан. Тэгээд өөрөөсөө шууд оролцох их авсан. Нэрээ түрүүний нөгөө Adidas-ыг алдсан гэсэн чинь манайхан баг монголчууд нөгөө морин хураа бүртгүүлж чадаагүй гэдэг шиг юм баг болсон шүү дээ. Оо яг Яг юу нөгөө Adidas-тай гэрээгээ сонголгоо алдсан шүү дээ. Алдсан гэдэг Германы шиг шээ. Өөрөөсөө тэр бол өстө нэг амар юм болсон. За яг Эсгийн байдал жоохон эцсийн байдлаар дүн мэдээлэл харъя. За тэгээс 15 12 Умард Ирланд нэрээ Nations League-т хэсгээ тэргүүлсэн учраас плей-оффт оролцох хэрэгтэй авж байгаа маа. Умард Ирланд ч Словакт гай болчдөг үстэй. Тэр нэг Өмнөх тоглолтын дээр юу? тий. Гэтэ яг одоо энэ Хүний ажиллаж байгаа шүү дээ. тэн дээр Словак хоцсон байлаач бөмбөний зүрүүгээр 2 л юм байна л да. Гэтэ 15 оноотой 2 гэдэг чинь Словакт цаашаага өөр одоо нөгөө нэмэлт тоглолтондоо бас аятайхан боломж авах боломж байсан уу? бараг л байхгүй. Баахгүй. Энэ нөгөө нэг дэлхийн чансаагаар дэлхийн чансаагаар бодож байгаа. FIFA-гийн чансаар нөлөөлөл нөх юм бол байж Тэгвэл тэр Умард Ирландд өгсөн оноо мөн ялгаагүй байна уу? Умард Ирланд чинь аль дивизионд тоглож илаа да. Бараг C-д байна. CU. CU арайч бий биш баха. Энэ Словак Умард Ирландын тоглолт тэгтэйгээр дуусчихсан. 90 минутын Словакийг бөө юм бас Тийм шүү тий. дээ. Тэгээд тэрнийхээ ачаар одоо ингээд Словак шууд ирэхээ олоо авч байна. Шууд чи нэмэлт тоглолт руу плей-офф ирэхээ олоо авч байна. Тэгээ одоо ингээд харахаар энэ Итали дээр бас зөөлөн борцог очихгүй нэ тий. Словак, Швед, Македон. Юу? Итали дээр плей-офф. Нөгөө Италигаа л нэг юм Энэ хоёроор гарсан багуудыг л хараад байна л та. Манай Италич одоо тэгээд Словактай тулахад ер нь Юу ш. Словак чангадаа ороод байна уу? Тэгэхээр бас Тэгж амруулсан биш үү тий. Итали. Тэгээд ийм хоёр багийг хож штэ болно. Ганц баг хож болчихгүй. За хэдүүл Европын бусад хэсгүүдийг тоймгүйгээр ер нь ямар хуу явж байгаа. За одоо энэ дээрээс хараад авъя. Одоо хоёроор гарч ирж байгаа багууд Италитай аль даарах нүгээр. За би хэсэг Швейцар, Косово, Словен, Швед гэж явж байна. Нөгөө Шведийг яагаад байна гэсэн чинь Швед чинь Nations League-ийн
юугаараа плей-офф ирэх авч байгаа юм байна. Энэ дутахгүй юм аа. Швейцар 4-1, 5-1-ээр хожигдсон байлгүй. Тэгсэн. Македон, Хойдерланд 4 баг Nations League. За Швед бол плей-офф руу орж байгаа юм байна Италитай таарж магадгүй багууд чинь тэр одгийг хараад ав. Косово, Швед хайж гин үү? Шотланд хайж гин үү? Зөөлөн борцог байх. Польш, Босни Херцеговин. Одоо баг ухаан алдаад унлаа наваад гэж. Румын байна. Тэ? Румын Nations League-ээр бас плей-офф ирэхээ авж байгаа. Харин Румын таарчвал харин Итали нэг тавьж магадгүй шүү. За Шотланд Дани бол шийдэгдээгүй байна. Өнөө шин яг сүүлийн тоглолтууд бүр хүслэгдсэн байдлаар Мальта ч юг талбайдаа авч яваа сая Нидерландыг уу? Сая сүүлийн тоглолт. Тийм баха. Тийм харагдчихсан шүү. За нэг иймэрхүү байдлаар Польшиг аваад 3-2-оор хожигдсон. За Косово байж гэн, Швед байж гэн, Румын, Босни, Шотланд, Дани хоёрын аль нэг нь тэгээд Польш гэсэн. За Словен явахаа байжлаа тий. Швед 1 оноотой хэрнээсээ тэгээд тоглох юм уу тий ичихгүй. Ичихгүй наалгалтай 3 сард бас. Одоо дахиад 1 сар биш. 2 очих юм бол дэлхийн аварга ирэх авлаа Швед. Тий. 3 сард хожиж мэдэн шүү. Айгуу болоо. Швед бүрэлдэхүүн сайн шүү тий. Тий. Айгуу мундаг бүрэлдэхүүн. Энэ хооронд Поттер бас нэгийг бодож хоёрыг тунгааж амжин. Поттер чадах нь уу? Одоо Грин Поттер гэсэн юм уу? Тий. Александр Исаак шиг довтлогч алга. Геокрис шиг довтлогч алга. За дараагийн хэсэг рүү хэдүүлээ шилжээ. За Украин. За эдийн хэсэгт Польш, Франц ирэх аваад Украин плей-офф руу орсон. За энэ бол дууссан байгаа. Испани араас Турк байж байна. За Турктэй ер нь тааруул бол тэгээд ер нь баг дуусаа. Турк 10 хэдэн голоор л яадаг юм бол Испани ер нь шууд ирэх авна. Бэлэг тодорхой болсон. Умард Македон, Уэльс 2 13 оноотой байна. За Умард Македон наваа дуусчих юм бол Уэльс ядагч байсан плей-офф руу Nations League-ийн юм орох нэ. Уэльс харин дээшээ гарч юм бол Умард Македонд бол найраа байхгүй. Умард Македон тэр Nations League дээр явж ирсэн шүү бас. Байна уу? За тэгвэл байгаа. Энэ хоёр Казахстан ч сая Бэлэг тэгээд Бэлгийг талбайдаа авчаар тэнцсэн байв. 1-1. 17-наас төгт гол хийсэн. Тийм байна гэсэн. Челсид ирэх гэж байгаа юм. Сапана болоо. Тий. Сапта юу юм блэ? Бас нэг тиймэрхүү нэр. За Хорват өчтөр 6 тийгээр хоцсон байлаа. Гибралтар. Хорват мондөг байна өө. За Чех Зиязан юм шиг. Монтенегрог Чех Монтенегрог 6 тийгээр хоцсон байсан. Хорват харин эргэж барьж 3-2 авах. Энд гэхдээ Хорватын энэ хэсэг айгүй хөнгөн байгаа үз. Чехийг тооцвол Феррери арал, Гибралтарын арал, Монтенегро. За Чех байна, Умард Македон, Уэльс, Украин, Турк. За тэгэхээр л Италийн даалгавар ингээл чанга байна гэж харагдчихшоо. За Европын талаар хэдүүлээ ярьж ханлаа. Би бол Туркийг хараад шууд айлж. Тэгээд юу юм бэлээ? Одоо нь 2-т орсон 12 баг байгаа. Nations League-ийн 4 баг нэмэгдээ 16 баг болчих. За. 16 баг 4-4-өөр 4 хэсэг. За. Нэг хэсгээс нэг л баг гарна. Бүр тэрх юм уу? Тий. 4-4-өөрөө 4 тусдаа тоглоно. Би бинтэйгээ тойрох. Тэгээд чи хост нь бас тодорхойгүй юм шиг байна. Тодорхойгүй. Тэнгүүтээ юу яа? Тэр 4 баг Одоо 4 баг байлаа гэхэд ингэж тоглоод хоцсон хоёр нь хоорондоо тоглоод тэгээд хоёр л тоглолт юм уу те? Одоо тэрнийхэн суглаа нөгөөдөр болох гээд байна. 20-нд. Тэгээд 4 ирэх. тэгээд 4 ирэх. Туркээс зөрчүүл. Европчууд 16 ирэхтэй. Хэсэг дэргүүлсэн 12 нь шууд авчихна. Үлдсэн 4 одоо ингээд л 3 сард. Итали Туркээс зөрчүүл те. Зүрх баха. Энэ нөгөө юуны дэлхийн аваргын бас чансаа нөлөөлнө. Тийм учраас зүрх бах. Италид бас боломж байгаа да арайчд тийм биз тий. Нэг юу хаалга за. Итали одоо гүн харчмаар л байна л та. За Европ бол ингээд явах нэ. Нөгөөдөр суглаа болно. За нөгөөдрийн суглааг бид шууд дамжуулахаар болсон. PS-ийн 2-оор гарах 2-р сугаар шууд дамжуулах болно. За цагийг нь бол игээд шалгаад бас хэлье. Юу Африк руу хэдүүлээ шилжиж. Сая энэ Европын баахан тоглолтууд болж байгаа хооронд Африкт ёстой нэг сонирж ихтэй юм боллоо. За хэсгээс Африкийн нөгөө нэг баахан хэсэг болсон 9 хэсэг. 9 хэсгээс 2 дугаар ойронд орсон багуудаас шилдэг 8-ыг шигшиж хагаад Шилдэг 4-ийн. 4-ийг шигшээд хооронд нэгэ нугалцсан. За нэгээр Габоныг нэмэлт цагт 4-1 харьцаатай хожоод финал руу гарсан. Камерун Арсан Конгийг барсангүй. Камерун энэ жилийн аврагыг өндөрлөө. Тэгээд финал нь болсон. Гэсэн чинь нэгээр
Арчилсан Конгтой тоглоод үзээд идэг байдаг. Пенальт згсэн чинь хожигдсон Арчилсан Конг. За ингээд За арчилсан Конг буюу Африкийн одоо хамгийн том баг улс уу? газар нутгаараа юу? За ер нь Одоо Алжирийн ер нь Хуучнаар бол эн чинь юу? Заир. Заир үү? Заир 1982 оны дэлхийн аврал дээр орж ирсэн байна уу да. тий. Нэг Африкийн ямар болсон энэ чинь. Заир гэдэг нэрээрээ. Дэлхий дээр байгаа Францын дараа орох хамгийн том Францаар ярьдаг улс. Тэгээд 2000 он 90-ад оны төгсгөл 2000 оны их үеийн одоо Африкийн хөлбөмбөг тодорхойлжсэн хоёр улсын хоёулынгийн дараалалчлаа ичлээ. Супер бүрэгдүүд номхоршгүй арслангууд хоёрыг тийм ээ. Тийм байна. За ингээд За Нигер маань тэгээд бүр найдварг болчихоо юм уу? Байхгүй. Нигер байхгүй, Камерун байхгүй. Одоо энэ Арчилсан Конг чинь бас ингээд юу плей-офф руу орно шүү Тийм нөгөө нэг төв хоорондын. Тэв хоорондын Тэгээ энэ тоглолтын дараа Нигерийн дасгалжуулагч хэлсэн л үлээ л те. Яг торгуулийн цогц өгчсэн чинь Нигерийн ингээд сэлгээнийхэн дасгалжуулагчдын албаных ингээд вүүдүү хийгээдсэн. Тэгсэн чинь Нигерийн нөгөө Конгийнх нь болохоор бид нар бол тийм байхгүй арайч бас хунаач удлаа мэдээлэл байна л гэж л л те. нөгөө тэр жил ягаа Конгууд нь хүүхэлдээ зүүдээ гэнэ үү? Яг торгуулийн цогц өгчсэн чинь вүүдүү хийгээд байсан би бол гарсан гэд Нигерийн дасгалжуулагч нь хэвлэлийн урал дээр тэгж ирсэн. Одоо нөгөө нэг унсан бөхөж шалтгаан мандахгүй гэж тий. Тийм л юм. Гой хийгэн лүүдүү юм шүү. Шууд торгуулийн цогцолт эхлээл нөгөө Аль Калвин Бассай гэдэг гэсэн. Фулхэмийн хамгаалагч шүү. алдчихж байгаа юм. Конгоос зөрүүлээ алдчихж байгаа. Дараа нь дахиад зөрүүлээд нэгээр алдчихж байгаа юм. Аксел Туанзебе Конгоос алдчихж байгаа юм. Одоо Нигер ч уг нь өстой дэлхийн бидний сайн мэдэх хэвээр амар олон тоглогч байгаа шүү дээ. Нөгөө хин Осимэн эхний үед дундаа гимтэй гарсан. гинтэй гарсан. Европ юу байсан уу? Европ мэдээж байж тааралгүй яах вэ? Байхгүй бол болохгүй гол бөмбөгөнд яах вэ? Тэгээд Ивоби Осимэн бүгд байхгүй боллоо. Камерунд бас олон томоодууд байгаа. Эмбүмо. Эмбуэмо энэ төр байхгүй. Тэгээ Карлос Балябагыг нь харъя гэсэн мулт. Байх. Одоо ингээд арчилсан Конго л үздэхээ хэдүүлээ. Тэгэд Арчилсан Конг ч бас айгүй давуу талтай. Яг тэгэхээр дэлхийн часаа 57 байгаа юм байна. Тэгээд нөгөө плей-оффын 6 багчаа Нөгөө Каледон Чансаа өндөр хоёр нь тий. шууд финал руу Тий. нэг л тоглох гэсэн. Тэгэхээр Арчилсан Конг чансаагаар одоо нэлээд дэвэр. Чансаа таарууд дөрөв нь хоорондоо тоглолцоод хоцсон нь одоо хин дээр очино. Арчилсан Конг дээр очино. Бараг юу хоёр бол одоо хэд Боливийн чансаа ямар байгаа? Өндөр байлгүй дээ. За Боливи байгаа, Шинэ Каледон байгаа. Өнөө шин Ирак. Азаас тодорно тий. За тэрийг бол 3 дугаар хэсэгтээ хийж. Эмират. Тэгээд шинэ Каледон байгаа. Төв Америкс хоёр байгаа. Хоёр Төв Америкс. Төв Америк. Тэрийг Төв Америкийн хоёр нь харин юу вэ? 3 дугаар хэсэгтээ хэлээ. Панама байгаа. Панам, Костарика юу юу гэж хэлээ. За Нигерийн жигшээ болохоор 90 оноос хойш анх удаага дэлхийн аварга дараалан мөнжих гэж байна. 22 оны Катарт орж чадаагүй. 94-өөс 2018 оны хооронд бол дэлхийн аваргуудаас ганцхан 2006 онд үндсэн. Бусад дэлхийн аваргууд дээр Нигер бол тогтмол байж идэг. Тогтмол Аргентинтай бараг нэг хэсэгт орж идэг. 2002 онд нэг хэсэгт орж ирсэн. Аргентин Нигер хоёр салдгүй. Бас нэг юм байгаа. Нигер өнчгөр Аргентин төрүүлдэг. Түр зүрхлээ. Аргентин ч одоо нэг Нигер болоод Сауди Арабтай найзалдаг болсон шүү дээ. Нигер өнчг болгонд Аргентин төрүүлдэг. Ой. Тэгээд байгаа. 6 онд яасан юм? 6 онд Аргентин төрүүлээгүй шүү дээ. Аргентин. Нигер үнсэн шүү дээ. Тэгсэн үү. Тэгвэл нэг л тохиолдол. Тэр урагшаа тэр 30 40 50 онд Нигер нэг ч ороогүй. Аргентин нэг ч төрүүлж. За. Зүгээр гараач гэж. За хэдүүлээ завсарлаад 3 дугаар хэсгээрээ Азаар сонь сайхан юу байна? Төв болон Хойд Америкаар юу болж байна? Ер нь дуусч байна да. Тэгээд тэр талаар хэдүүлээ ярина. Мэдээж тэгээд дэлхийн аварга шалгарчсан байгаа улсуудын жагсаалтыг нэг сайхан хараад авъя. Янг талант байгаа. Нөгөө түрүүний яриад байдаг. Манай цэнгэлийн нууцлаг эрхмийн талаар хэдүүлээ харах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн албан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад сүүлийн буюу 3 дугаар хэсгээр олсон. Нэвтрүүлгийтэй хамтаа үзэгчдээ маш их баярлалаа. 3 дугаар хэсгийг маань эхэлж байна. За 3 дугаар хэсгээрээ хэдүүлээ Азийн 5 дугаар шат баг шүү энэ баг урьдсан шүү. Хэсэгт орсон шүү дээ. Тэ? Хэсэгт ороо дахиж гаргаж урьдсан шатнд нугалж тоглуулад
Манайх чинь зүүн Тимортой тоглоо дараа нь хэсэг болгож байгаа дахиж хэсэг дуугаад одоо хооронд нь нуглаад тоглуулж байгаа. Бурхан минь. За дөрөвдүгээр шатанд болохоор хэсэг хуваагаад A B гэсэн хоёр хэсэгт 6 багийг хуваагаад хооронд нь 1-1 тоглуулсан 10 дугаар сард Катарт зохион байгуулсан энэ A хэсгийн тоглолтуудыг Хост хийсэн хоёр баг нь ирэх авцсан их авсан. Катар 4 оноотой хэсгээ тэргүүлээ шууд их авсан. Сауди Араб 4 оноотой оруулсан гоолоор Иракаас илүү байсан учраас шууд олцох хэрэг авсан. 3 дугаар ойронд орсон багууд бол шууд мултарсан. Индонез лүүрт очоод Индонезийг Индонез энэ жил статиктэй уралдсан шатанд аяйгүй сайн тоглолоо Хөвлөө маш холой байлаа. Үнэхээр Австралтай баг унаа удалгүй л. Хятадыг хунайсан шүү дээ 2 та. Тийм. За тэгээд хэсэгтээ 2 дугаар ойронд орсон Арабын нэгдсэн Эмират, Ирак улсууд хоорондоо хэн нь төв хоорондын плей-офф руу явах вэ гэдгийг үзэх болно. Эхний тоглолтод явцсан байгаа 1-1 харьцаатай өндөрлсөн. Тэр нь бол Абу Дабид болчихсон. Хариу тоглолт нь болохоор юунд өнөө шин тэг цагаас Басра хотод болох нь. Басра. Оо заа. Басрад Манай Синдбад далайчин Басра хотоос л гараад аялалдаа явдаг үстэй тий. Баг багт номон дээр тэмлээсэн. Ирак. За өнөө шин ингээд тоглоод хоцсон баг нь энэ ярьдаг Шинэ Каледон, Болив, Арцсан Конго гэсэн улсууд дээр очиж төв хоорондын урьдчилан шатнд тоглохоо хин хаан тоглох вэ гэдгийг бол шийдэх нэ гэж. За аль аль нь бол дэлхийн Арабын Эмират нэг орсон баг шүү. Эмират 90 онд илүү. Ирак болохоор бас нэг орлоо. 86 онд. Аль аль нь орж исэн улсууд байна. Тэгээд хин нь олон жилийн дараа орох вэ гэдгийг бол өнөө шин. Яг одоогийн байдлаар бол Эмират нь илүү байгаа да. Тийм шүү. Тий, гэхдээ Ирак бас сонирхолтой тий бас орвол. За юм байна. Аз маань ингэ явж байна. Азаас орцсон улсуудыг харуулах юм уу? Хэдүүлээ жоохон байж байгаа харна. Энтэй зэрэгцээд нөгөө юунууд бас явж илээ шүү. Азийн аваргын урьдчилан шат. Одоо 27 оны Азийн аваргын урьдчилан шат явж байгаа. Урьдчилан шат чинь дэлхийн аварга, Азийн аварга урьдчилан шатаа Азийн холбооч нэгтгэсэн шүү дээ. Тэгээ нэг хасагдсан багууд нь хоорондоо дахиад нөгөө бүрнээ хүртэл явж л тоглоод урьдчилан шат нь бол явж илээ. Манайшээ байдаггүй. Манайх нөгөө бүрүүнийг хожоод нэстэй бөө юм болоо шүү дээ. Тийм ээ. За харин одоо дэлхийн аваргыг зохион байгуулах Төв болон Хойд Америкийн бүс рүү хамтдаа очие. Энд 3 дугаар шат нь явж байна. За Суринам 3 хэсэгт 12 багийг хуваасан хэсэг тэргүүлэгчид шууд дэлхийн аваргад оролцох эрхээ авна. Хэсэгтээ 2 дугаар ойронд орсон 3 багаас чансаа өндөр 2-ыг нь төв хоорондын плей-офф руу оруулаад нэг нь бол нэ. За ангингууд одоо ингээд манай Суринам бөмбөгийн зүргээр орчиж байгаа юм уу? Одоо нэг нэг бүх хэсэгт нэг тоглолт. Сүүлийн тойрог үлдчихсэн. Панамд вариант байгаа юм байна. Маргааш өглөө тоглож байна баг. Тий, маргааш өглөө 9 цагаас. За хэсгийг ярих юм бол Гуамын одоо Гватемал, Суринамтай. Панам, Эл Салвадортой тоглоно. Манай Панамд бол вариант бас байгаад байна тий. Бай. 18 оны дэлхийн аваргад орсон шүү дээ анх удаа. Тий. Панамууд. Панамаас чансаа айгүй өндөр онол шүү дээ. Тий. За ерөн дэвтэ Салвадор, Гватемал, Суринам бүгд л дэлхийн аваргад орж исэн улсууд байна тий. За би хэсэгт болохоор Курасао гэдэг нөгөө арлын Энэ харин орж байгаагүй дээ. орж байгаагүй. 11 оноотой хэсгээ тэргүүлж байгаа. Сүүлийн тойрогт Ямайктайгаа тоглоно. Ямайктай тэзэхэд шууд дэлхийн аваргад орно. Кино тий. Ардны яваа шүү дээ. Энэ Ямайкд одоо нөгөө манай Вест Химийн аваард ордог товтлогч Антонио Ямайкийнхаа шиг тоглож байгаа юу? Антонио одоо тоглохгүй байгаа. Хариу очихгүй очоог байгаа хаа. Гэтэ ер нь Ямайкийн бол сайн тоглогч зөндөө байгаа шүү дээ. Би. За C хэсэгт болохоор Хондурас, Леон Бейлич Ямайк үстэй. Астон Виллагийн Мом Ямайк тий. Хондурас, Хайти 2 8 оноотой явж байна. Коста Рика 6 оноотой 3 дугаар ойронд яваад байна. Коста Рика Хондурастай тоглоно. Хожих юм бол Хондурасыгаа ер нь баг мултлах магадaltaй байна. Хайти болохоор Никарагуатай тоглох нэ. CSK-ийн тоглолтууд бол бас жоохон ирэхээс. Тийм байна. эвгүй юм байна тий. Эвгүй юм байна. Доотлын C-хэсэг бол эвгүй юм байна. Маргааш өглөө энэ 3 хэсгийн бүх тоглолт нэгэн зэрэг 9 цагаас болоод. Нөө эдний чинь 3 том улс нь шууд орчиж байгаа шүү дээ өөрснөө. Тийм ээ. Тий. Манай Куб харин давгүй үзээд идэг байсан. Нэмэлт шат матанд орж ирээд идэг байсан байхгүй болчлоо. Сая нэг 14 оны 18 оныхын тэр дээр нэг нэмэлт шатанд явж ирсэн тий Куб. За плей-оффд орсон. Төв болон Хойд Америк бол ингээд
хоёрт орсон багуудаас чансаа өндөр 3 багаас 2 нь төв хоорондын плей-офф руу Энэ Боливийн Шинэ Каледон Арцсан гонг. дэлхийн жинсэн гараа юм. Эсвэл үзүүлэлт сайт хоёр нөгөө. Үзүүлэлт сайтай 2. Үзүүлэлт сайтай 2. Тэгээд За, Шинэ Каледон Арцсан гонг Болив Ирак, Арабын Ирак нэгэн аль нэг Эмират хоёрын аль нэг нь. тэгээд эндээс хоёр нь очив. 3 багийн тодорхойгүй. Энэ Шинэ Каледон чинь хамгийн эвгүй нь Францын одоо шгшээдээ багтгүй өмгчөд Каледоны иргэн болцсон байгаа юм шүү дээ. Тэгэх магадлал байгаа шүү. Одоо ингээд Каледонд Францын цомын тоглолт болдог шүү. Тий. Каледоны иргэн юу ах вэ? Каледонд нүгээ очичод л уус нэг болсон юм чи энэ хоёр чинь. Тий. Нөө Францын одоо нэг муж гэж явдсан шүү дээ. Тий. Парисын Олимпийн серфинг чинь Тий. Каледонд болоод л байлаа. Тайтид болсон. Тэгэнгүүт Каледон руу нүгээ очиход л одоо нөгөө оршин суугаа хаягаа шилжүүлээд болоо байхгүй юу? Шилжүүлээд бас нэг 5 жил. Одоо тэгтээ юу нэг сонгуул гээд хаягийн шилжилт 2 сар хоригдсан байгаа. Хорон дээр нүцсэн. Гэхдээ Францын шгшээд гардгүй аймаар үд байгаа шүү дээ. Байлгүй байхгүй. За ийм байгаа. Каледон бол аль дээр үед нөгөө далайн бүсийн финалд Шинэ Зеландд хожигдоод төв хоорондын Бараг хамгийн удаан хүлээж аль байгаа дээр юм тийм. хамгийн удаан хүлээж байгаа Шинэ Каледон. Тоглох юмсан ингээд. За дэлхийн аварга эрхэн авсан улсуудыг хэдүүлээ хамтдаа. Харьяа 34 баг эрхэн авчихлаа. Канада, Мексик, Америк бол зохион байгуулагчид. За Япон бол тэгээд ер нь бол Хамгийн ихэнд авсан гэсэн үг үү? Дандаа ярьж тавдаг. Тий, бараг авсан дараалалаараа баг. Байх шиг байна тий. Тий. Шинэ Зеланд бол Каледоныгоо хожоол авсан юм байна тий. Иран байна, Аргентин байна, Узбекистан. Узбекистан энэ жил анх удаа орох орлоо. Йордан олон жил орохгүй л яг хамрынхаа урдуур тастуулаад тий. Йордан 2 анх удаага орноо. Йордан ч тэр нэг 80 эд онд Йордан гэдэг харагдаад байдаг үстэй. Орч чадаагүй юм бэл. Тийм үү? Чадаагүй юм бэл. За бүгд найрамдах солонгос улс. Австрали манай Аз руу орж ирсэн биш Австрали байнга ордог боллоо. Бразил, Эквадорын одоо 90 үе байгаа тий. Тэглгүй яах вэ? За Уругвай шинчлэгдэж байгаа. Тий. Бас маш одоо ирчвчтэй баг орж ирнэ. Уругвай, Эквадор аль аль нь тий. Энэ нэг Америк төв болж байгаа учраас энэ Эквадор, Уругвай дээр бол бас эндээ цойлж магадгүй шүү. Гэрээ ойрхон. Тий, дээшээгээ цагаагаар оролцоо. Бас нөгөө цайны цагаар гэрлүүгээр ороо цаа уучих. яг Хотлоо яриад. За тэгээд Кабо Верде бас анх удаага орж ирж байгаа. Мароккогийн оргил үе. Мароккогийн оргил үе. Одоо хожигдлгүй цуврал нь үргэлжилж байгаа. Парагвайс их хайтаахан болцсон байгаа шүү. Колумб манай одоо Диаз Баярнд ямар амир байгаа тий. Энэ Өмнөд Америкийн баг цойл ишүү гэдэг байгаа шүү дээ. Түнис, Египт, Алжир бүгд сайн байгаа. Ерөөсөө Африкийн урдлын одоо багуудаас ганцхан Ган яагаад Кабо Верде энэ орж ирж байгаа гэхээр Өмнөд Африк орж ирж байна тий. Тэгэл тэр хойд хэсэг нь ерөөсөө сайн байгаа тий. Тэр муслим шашинтай арабууд байдаг. Арабын ертөнцийн маш сайн байгаа тий. Одоо энэ Түнис, Египт, Алжир, Марокко тий. үнэхээр сайн байгаа. За Катар, Англи, Сауди Араб, Котдивуар, Сенегал, за Франц, Хорват, Португал, Норвег, Герман, Нидерланд өчтөр шин ирэх аваад. За арийнх нь болохоор хэддэх удаага орж ирж байгаа вэ гэсэн тоон. Тий. Нидерланд бүх дэлхийн аваргын тэмцээнд ирхэн авсан цорын ганц улс байдаг тий. Бразил 23 дахь удаа дараалаад орж байна. Энэ зогсохгүй бах туу эзэж тий. Герман энэ нөө дайн майнаас болоод өөрөөсөө бандуулцсан уу? Тэрнээс тоглоод хэсгээс гараагүй юм байхгүй хоо тий. 54 оноос хойш дараалаад орж байгаа. Харин тийм дэлхийн 50 онд дүнцсэн байх шүү. Дэлхийн 2 дугаар дайны шийтгэл оногдсон баха аваргууд. Бас 38 онд дүнцсэн байгаа хаа. 38 онд бэлгүй яах вэ? Андуурж байна. 30 оныг үнцсэн байх хэвээр аюул. Ер нь гитлерээс болцсон баха. Тоглоод шалгая. Тоглоод ороогүй гэж би бас бодохгүй л байна. Тоглоод ороогүй нь бол 30 оны дэлхийн аварга 30 30 50 52. байж магадгүй юм байна. 30 ч нөгөө нэг юунд урагвайд болно тэгээд тийш 50 онд бол мандуулсан байна. 30 онд оролцоог ороогүй тий. тийм нэг цөөхөн улс очсон. 30 онд ч угсаа 8 л орсон уу? 13 ордог. Урагвайд болдог үстэй. Европ твс 4 байна 5 Югослав очж байгаа. Лавл. За ямар ч байсан ингээд ийм 34 улс одоогийн байдлаар ирэх авчихад байна. 48 улс бол ирэх авна. Тэгээд тэг хоорондын ирэхээс чинь 2 л ирэх оногдно. За бусад улсууд тэгээд одоо тоглолтууд нь бол өнөөшн байж гэн, маргааш өглөө байж гэн. За ер нь 4 дэх гэхэд бол нэлээд инжигсалт зузаараад ороод ирнэ. За өнөөдрийн Янг талант руу хэдүүлээ хамтаа шилжээ. Сая шгшөөгийн цуглалтаар гэлдсэн залууг онцолжээ. За ингээд шгшөө багийнхаа төлөө 2 тоглолт дараалаад гол оруулсан
Италийн хөлөө мөхт маш ихээр өгүүлэгдэж байгаа классик 9 номерын одоо тоглогч болох Франческо Пио Эспозитог бол онцоллоо гэж. За ингээд Пио Эспозитогийн ах дүүс бол ингээд ах дүүсээр хөлөө мөхт тоглодог. За Эспозитогийн хоёр ах нь хоёулаа мэрэгжлийн одоо хөлөө мөхчөө. За нэг нь бол Serie B тоглож байгаа. Нөгөөх нь бол Serie A лигт бол тоглож байгаа. За ингээд ах дүүсээр хөлбөмбөгчд бол байна. Мөн гэр бүлийнх нь ч гэсэн бас хөлбөмбөгтэй одоо ойрхон хөлбөмбөгөөр бол амьсгалдаг ийм гэр бүл байгаа. За ингээд Франческо Пио Эспозитог Италийн хөлбөмбөгийн одоо дутагтаад байгаа. нийтлэлчид юу гэж чинь вэ гэхээр энэ бол дараагийн Кристиан Вери гэж одоо зөвлөж байгаа юм байна. За Кристиан Вери бол 1990-ад оны дунд үеэс 2000-ад оны ихэнх үеийг одоо болоод Италийн хөлбөмбөгийг бол тодорхойлдог. Мөн дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн үнэтэй одоо 8-аад 2 ч удаа болж явж ирсэн ийм дагуу тоглогч бол байдаг байлаа гэж. За ингээд Кристиан Вериг санагдуулсан эрч хүчтэй классик 9 номерын тэгээ голын өндөр мэдрэмжтэй ийм тоглогч байна гэж Италийн хөлбөмбөгийн одоо нийтлэлч нар бол бичиж байна. За ингээд нэрээ ботсон чинь яг тийм ээ. Их хоёрын ах хэлдэг бол маш зөв байна. За хамгийн сүүл Ювентус ямар Итали тоглогч тоглосон юм? Байхгүй. Хамгийн сүүл Алессандро Дель Пиро тоглосон байна. Тийм байна. За Милан тийм байгаа юм. Байхгүй. Жилардино болоогүй шүү. Альберто Жилардино тэр 8 за 10 11 оноос байхгүй. Сүүлийн 10 жил байхгүй. байхгүй. За Ювентус тийм байгаа. Үгүй Интер төө? Интерт тийм. Манай Балотелли чи хаана байлаа? Балотелли бол яг Интерт бол байсан. Гэтэ эд үе нь бол Интерт биш. Сити шүү дээ тий. 10 оны Аврал лигийн авраг багт бол байж байгаа. Байхгүй. Тийм аа. Тийм. За ингээд Италийн одоо 3 том багт бол Италийн одоо шигшээ багтаа дуудагдаж багтаж тоглож исэн юм тоглогч нар бол сүүлийн 15 жил байгаагүй юм байна гэж байгаа. Тэгээ одоо Касано ч хаана байлаа? Касано Сампдория, Рома тэгэл Реал эдгэрэл дамжиж явсан тий. За ингээд Италийн хөлбөмбөгт бол ийм мундаг тоглогч бол гарч ирээг удаж байгаа юм байна гэж байгаа юм. За тэгээд мэдээж бол Эспозито өөрийгөө батлан харуулах тийм шаардлагатай цаг хугацаа бол байж байгаа. За тэгээд энэ зуны одоо цугларал зуны солилцооны цонхоор Кристиан Киев нэг зүйл хийсэн нь бол Интер Миланы одоо ахмад тоглогчдыг бол цэвэрлсэн. За Теремег явуулсан. Мехди. За тэг Арнаутовичийг явуулсан. За тэг Крое тэргүүтээ одоо Аргентин одоо насны явцсан тоглогчдыг бол явуулсан. За ингээд хоёр залуу тоглогч авчирсан. Нэг нь Бони, Эспозито бол угаасаа Интер Миланы хүүхдийн академийн тоглогч. 12 настад Интер Миланы хүүхдийн академид тэгэхээр сая Специа зээлэр явуулсан юм уу тий? Специа зээлэр тоглосон. За ингээд энэ зам бол Эспозитог бол дуутсан. За ингээд Интер Миланы дөрөв тоглогч байгаа. Маркус Тюрям, за багийнх Лаутаро Мартинес, за тэгээд Бони, тэгээ Франческо Эспозито. За ингээд Эспозито сүүлийн 2 сарын хугацаанд бол талбай дээр болоос цөөнгөө минут бол өнгөрөөж байна. За ингээд Италийн хөлбөмбөгт 4 өөр тэмцээнд оруулсан тоглогч байхгүй байгаа юм байна. Юу гэхээр Эспозито клубын дэлхийн гол оруулсан. Аврагын лигт гол оруулсан. Италийн цомд гол оруулсан. Тэгээд Италийн Serie A лигт гол оруулсан. За энэ жил 20 настай. Эспозитод бол өөрийгөө батлан харуулах мөн одоо Италийн хөлбөмбөгийг бол нуруунд дээр үүрч явах тийм одоо үүрэг хариуцлах боломж бол байна. Одоо нэг тасарчаад байгаа довтлогчийн тэр бөөхөг бол залгуулах боломж бол байна. Одоо ингээл 2006 оны Италийн шиг дэлхийн арга боллоо. 6 довтлогч авчирсан, зургуулаа гол хийсэн тийм ээ. Яквинта. Тий, Алдарт, Дель Пиеро, Инзаги, Тоти, за Ди Натали. арай жоохон сул Тони, Жилардино, Якинта 3 бол гол хийсэн. Ди Натали 10 онд бол байсан. Тэр 6-аад багтаагүй байхгүй Ди Натали тий. За тэгээд энэс хойш Италийн хөлбөмбөгт бол довтлогч нар бол үнэхээр өгүүлэгдчихлээ. Дундуур нь яг Балотелли байлаа. За өөр одоо нэрийн асуудалтай тий одоо яг Билоти бол яг байлаа тийм ээ. За тэгээд Лациогийн Иммобиле бол байлаа. Иммобиле чинь том тэмцээнд байдаг. Бирардын хальт орж ирсэн. Тэгээ Бирард болохоор яг супер гарааны үзүүрийн тоглогч бол биш. За ингээд бид нэг 6 оноос хойш ингээд довтлогчийн одоо дутагдлалт бол Италийн хөлбөмбөг явж байна. 20 жил өнгөрсөн байна. За ингээд эх жил дэлхийн аврагт орлоо гэж үзье. Эспозито гараанд гарах магадлал маш өндөр байна. Тийм. За ингээд Италийн хөлбөмбөгт одоо өгүүлэгдэж байсан нэг юм довтлохооны голын авьяастай классик 9 ойрын довтлогч бол
байна. Тэгээд Италийн том 3-ын гараанд гарах магадлал байна тийм ээ. За ингээд ийм одоо авчлаг хүү болоод байна. Итали Олимпикт бол гарч ирж байна гэж. Би өчтөр Эспозитогийн талаар хайж авч байгаа шал дэми шал хачин факт болоод байгаа шүү дээ. Тэр сонирхол. Эспозито гэдэг нэр нь болохоор ингэдэм байна л да. Тэр одоо тэр баг худалчуун драмын үеэс за арайч тэгэхээр хотлоо ярьсан болох юм болоо. Дундад зооны үед энэ нөгөө латин үг юм байна л да. Expositus гэдэг. Тэр үгнээс гаралтай. Тэгээ энэ овг ямар овг юм гэхээр нөгөө эцэг ихгүй өнчин тийм хүүхдүүдэд овггүй байгаа хүүхд Нэргүй гэдэг нэг юм шүү дээ. Тийм хүүхдүүдэд өгдөг овг юм байна. Одоо нөгөө Джон Сноу гэдэг өгчдөг шиг л Esposito гэдэг өгдөг юм байна. Тэгээд энэ овг бол яг гоо тэр үеэ бодвол одоо болцсон л байна. Гэхдээ тэр овг нь хадгалагдаад явдаг. Латин хэлний Expositus буюу нөгөө гадна үлдсэн орхигдсон гэсэн утгатай юм латин үгнээс гаралтай. Овг юм байли шаал хүний талаар судалж байгаа шал дэв юм болоо шүү. Нөгөө Despacito гэж дуу байдаг чинь Испани, Мексик үстэй тий. Тийм бах тэр яасан. Тэр зөвхөрлөх. За ингээ Италийн үйл өмгт ингээ орхигдоод байсан 20 жилийг. За. Чи нэг баяртай мэдээ дуулах гэж байгаа юм байна тий. За тэг Итали нэрхээ авсаа л гэж та. Хүлээ да. Нөгөөдөр суглаа болно. За тэгээд ер нь Улаанбаатарын цагаар тэр чинь хэдээс байлаа. Орхон л. Орхон орой 20 морин цагийн үед л болно. Ямар ч тач болов төв хоорондын урьдчиланшны суглаа бараг тэр үеэр болчих байх. Дэлхийн аваргын өөрийнхөө суглаа болохоор 12 сарын 5-нд байж байгаа. Тэгээд тэр бол плей-оффын төв хоорондын плей-оффын 2-ыг үлдээж хагаад бусдын бусад 48 46 баг нь ямар ч үсэн аль хэсэгт яаж орох вэ гэдэг бол хэдүүлээч явах вэ? Тэр улсууд бол шийдэх баха гэж. За энэ 7 хоног топ тоглолт хойд Лондоны дэрби. Яасан тий. Бага. Сая цугларалтаар хин Габриэл гинт. Габриэл тий. Гэхдээ дерби байхаа удаж байгаа л гэтэл ш Арсеналын ч. Ийм дерби ч гэж ямар юм аах вэ? Сүүлийн үед ер нь ямар хуу байгаа вэ? Арсенал талраг бол. Ер нь Арсенал Челси хоёрыг бол барахгүй л бол та. За тэр танаа хоёр чинь тэр хойд дамб даржаагийн тэр дарих тэр дамб цагаан давааны тэр явдал үзээд идэг юм шиг тий. Дамбын дерби. Дамбын дерби юм шүү тий. Бэлгийн дерби юм. манайхаар бол. За хойд Лондоны дерби байна. Эх 7 хоног бараг аврагууд лиг байгаа шүү. Тэгээ эх 7 хоног аврагууд лиг байна. Буцаад лигийн тоглолтууд байгаа. Тэгээд 3 сар хүртэл шигшээгийн цугларалт болохгүй. Одоо бол ерөөсөө тоглолтуудаар 12 сард ялангуяа лигийн тоглолтуудаар бол бөмбөгдсөн юм цаг хугацаа бол айсвэ гэж. За өнөөдрийн дугаарт та гуравтаа маш их баярлалаа. Хэдүүлээс шгшээ багуудын талаар ер сүүлийн үеийн тоглолтуудын талаар маш сайхан ярилцаж амжлаа. Өнөөдрийн дугаарт хамтаа байсан үзэгчтэй ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ивент ерөнхий ивент тэтгэгчээр Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Эх 7 хоногт шинэ дугаараараа эргээд уулзъя үзэгчтэй баярлалаа.